Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу Soul Lab-ийн үзэгчдээ. Та бүхэнтэйгээ шинэхэн дугаараараа бид уулзж байна. Шинэ дугаараараа уулзах өдөр бүрийг бид чинь одоо чин сэтгэлээсээ тогтлон хүлээдэг. Та бүхэн маань ч гэсэн адилхан байхаа гэдэгт итгэлтэй байна. Манай шинэ дугаарууд сар бүрийн 10, 20, 30-ны өдөр YouTube хуудсанд ордог. Шинэ дугааруудтайгаа үргэлж хамт байхыг хүсвэл манай YouTube суваг дээр subscribe дараарай. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд мэдээж та бүхэндээ ивент итгэгчтэй танилцуулъя. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab мөн өөрийгөө хайрлая Oxy брэнд ажиллаж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн Soul Lab маань уламжлалсаар Amigo VIP House-аас та бүхэндээ хүрч байна. За, хэлэх ёстой бүх чухал юмнуудаа хэлчлээ. Одоо эднээс хамгийн чухал нь юу вэ гэхээр мэдээж өнөөдрийн дугаарын маань зочин. Манай өнөөдрийн Soul Lab зочноор контент бүтээгч Аманда гэгч маань өргөдөө ирсэн байгаамаа. Сайн байна уу? За, сайн уу? Сайн байцгаана уу? За. Урьсанд баярлаа. Баярлалаа цаг зав гаргаа ирсэнд. Мөн одоо манай Soul Lab-ийн чухал хүн болох сэтгэл зүйч намуу маань хамт байгаа. За, өнөөдөр бид олон одоо үзэгчдийн маань хүсэлтийн дагуу хүүхдийн хүмүүжлийн тухай ярих гэж байна. Тэгээд хүүхдийн хүмүүжил гэхлээр ер нь дийлэнх нь одоо нөгөө юу гэдгийг хүүхдтэй юу идүүлж болохгүй ч гэдэг юм уу, утас хэрэг үзүүлэхгүй ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн одоо дандаа юм жоохон хүүхдүүдийн одоо нэг юм 5-аас хэдэн насч байдгийн те. Яг нэг тархины хөгжил яг ийд явж байгаа тэр үеийн одоо хүмүүжлийг яриад байдаг. Гэтэл сүүлийн үед би юу анзаарсан бэ гэхээр хүүхдийн хүмүүжил яг суур хүмүүжил бол бүр багтан тавигддаг ч гэлээч гэсэн яг тэр шилжилтийн насны тэр нэг юм торгон мөчөд аав ээжүүд хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Хүүхдээ яаж ойлгох вэ? Магадгүй өөрсдийгөө бас яаж ойлгуулах вэ гэдэг нэг тийм том асуудал үүсдэг юм байна гэдгийг одоо эргэн тойрны гэр бүлийнхнаасаа харж мэдэрч байна л да. Тэгээд яг энэ сэдвт маань төгс нийцэх зочныг бид болсон. Тэ. За, Аманда гэгч одоо ер нь бол манай үзэгчид эдийлийнхээ сошиалаар хараад мэдж байгаа ахaltaа. Яа тэгэхээр маш нээлттэй хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг. Хүүхдүүд нь одоо бараг л бүх зүйлээ ярихад айцгүй, нуух зүйл байхгүй ингэж нээлттэй нэг хүлээж авдаг ийм гэр бүл юм байна гэдгийг манай одоо сошиалын одоо хэрэглэгчд бол бүгдээрээ танай гэр бүлийнхний контентуудаас бол харж ер нь бол мэдэрдэг гэх юм уу. Тэгэхээр ер нь за бас үздэггүй хүмүүс ч гэсэндээ бас байж болох юм тийм ээ. Гэр бүлийнхнийгээ танилцуулбал хамгийн ихэнд. За манай охин чинь одоо 22 бараг хүрлээ. Хүү одоо 11 настай. За ийм хоёр хүүхэд манай нөхөр жижигчин Батхүү. Ингээд бид дөрөв амьдран сууж байна. 22-тай гэхээр чинь та бол хүүхдтэйгээ том охинтойгоо бол яг найзууд хичдүүс юм шиг л харагддаг шүү дээ. Та хоёрын дунд насны зөрүү нэг 20-оос нэг 20 эдэн насны зөрүү байна уу те? 22-тай. 22-тай. Та хэд чинь ингээд 22 настай гаргасан гэсэн. Тийм байна. 22 ингээд баг дүүтэйгээ олчлоо 11 насны зөрүүтэй. Тэгэхээр бас сүүлийн хоёр бас хоорондоо хол насны зөрүүтэй хичтэй хоёр байна те. Эргээд одоо цаг хугацааг ухраавал гэж яг 22-тайгээ бодохоор би 22-тай байхдаа бас л яг аав ээжтэйгээ заримдаа бол зарим нэг одоо зүйлс төр санал бодол зөрөлддөг. Бас л нэг тийм гүйцэд одоо ойлголцож чаддаггүй энэ төр байсан санагдаад байна л да. Тэгэнгუთ 11-тэй байхдаа бас яасан бэ гэж бодсон чи яг наваг 11-тэй байхад манай дүү охин бас төржсэн байгаа байхгүй юу? Тэгэнгуთ 11 жил эрхэлсэн айлын ганц охин гинтхэн дүүтэй болсон. Бас тэнцээ үйл ойлголцлууд бас байсан надад одоо бас санагдчихээн. Тэгэхээр таны хувьд яг одоо хүүхдүүдтэйгээ ойлголцлын хувьд яг ямархан асуудлууд тулгарч байна вэ? За охиныхоо бүр ингээ хүүхд насаас нэхлүүлээд ер нь ярил л та. Би чинь яг нөгөө оюутан байх үедээ л гаргацсан. Оюутны хүүхдүүд ямар байдаг вүлээ бүр яг л тийм хөрх хамтаа сургуулийнхаа хажуугаар ирээл
хүлчээл гараа авчдаг. Гаргасан нь үнэн. Тэгэл ерөнхийдөө хөрхи ээж л харж байгаа юм чинь. За тэгээд хамгийн эхлээд ерөнхийдөө миний ганц баримтлагдаг юм бол ер нь биеийн даалгах. Манай ээж ч гэсэн багаас нь яг ингээ биеийн даалгаж өсгдөг. Ерөөсөө баг бахта өөрөө ингээл шээж бахаас ахуулаад ховцгонроо өмсгөөс ахуулаад дандаа бүгдэн өөрсдөр нь хэлэгдэг байхгүй юу? Тэр нь нэгдүгээрт хамгийн зөв хүмүүжлийн шат анхны шат байсан гэж ойлгож байгаа. Тэгэл цэцэрлэгт бол яг хөө ингээл эмээ өвөнд хүргээл ингээ явжсэн. Би болохоор гадагшаага явцсан сурна гэд. Тэгэхэд чинь нэрээ баг намайг тэр хэсэг үед бол баг танихаа болж исэн баха хөрхий. Тэгээ би яг нэгдүгээр ангид орох үед нөхөрч ирэл ингээ эмээ ингээд нилээд эрхлүүлдэг. Нилээд дураараа. Тэгэхээр нь би ийм бас байж болохгүй энэ бас арай л гэдэрхий дураараа байна шүү гэл бодож байгаа л нэгдүгээр ангид оронгууд нь 100 нэг адтай жаалууд гэд кино явдаг байсан байхгүй авдаг гэсэн. Тэрэнд явуулж байгаа бүтэн сар 6 настай хүүхдийг бүтэн сар тийм кино группт явуулчихар чинь бас л хатуу штэ тий. Тэгэл сарын дараа над дээр эрэхтэл ингээл тэврээл уйлаад ирж байгаа байхгүй. Яа өстэй намайг хог шүрдүүлсэн орд ир хураалгасан ингээл нөгөө ингээд гэрийн одоо ихэнх ажлуудыг хийж үзээгүй ажлуудыг ингээл хичнээн хийлгэж байгаа шүү. За тэрнээс эхлүүлээл ерөнхийдөө бие дааж эхэлсэн. Дараа жил нь дахиад явуулчихаа. 100 болонгоо дахиад явуулчихдаг. Тэгээд нилээд бие даагаад хүнд эрхлээд ингэж тэгэхээр болоод ер нь нилээд бие даацсан. 3 дугаар ангид болонгот нь дахиад Солонгос руу 3 дугаар ангиас нь хойш зуных нь амралт болгоноор Солонгос руу хилний бэлтгэл явуулчихдаг. Тэгэл ерөөсөө 8 9 нас хүртлээр ер нь дандаа л ингэж бие даагаал. Яг өөрөө өөрийгөө болгоол явсаар агаал. Ээжүүд ийм амар те. Яа шууд ингээл яв одоо ингээл юм сур гэл бас тэр чинь гэхдээ ингээд хүүхэд юм сурах хэрэгтэй гэж бодож байгаа нэгт гэхдээ бас ингээд танаас зориг шаардж байгаа шүү дээ мэдээж те хүүхэдтэй за том басныхан дараа бол хүүхэдтэй итгэл те одоо за манай хүүхэд бол энийг болно энийг болохгүй гэдгийг бол ялгаж салгана магадгүй бол зарим зүйлийг хийж үзээд бүтлгүүтээд болохгүй мэн гэдгээ өөрөө мэдрэг гэдэг ч юм уу юу гэдэг чинь нэг тийм зориг бас зоригийн хажуугаар итгэл бас байсан бах тий. Одоо тэгээ хүүхдүүдэд өглөөд бол нэмэргүй штэ. Хувцас өмсгээд өмсгөл ахгүй юу. Дулаан хувцас өмсөөрөө хэдхэн өмсөө явж байгаа явдаг штэ. Тэгэл за даарж үзэл яа хэвээ ингэм бол даарт юм байна гэж мэдээл тэгэл дулаан хувцас өмснө. Ер нь манай гэрт ер нь би нэг өгөлдөг тийм юм ер нь бол байхгүй. Тэгнийгээ тэг мэг гэсэн шахсан дарамтлсан юм ер нь баг гардггүй. Тэр ч бүхэл хүү дээрээ би бас хичээлж бараг давтуулдаг байхгүй юу. Хичээл хийх болохоор л бөөн зөрчил гараал ингэдэг штэ. Гэхдээ яагаад сурах ёстой вэ гэдгийг нь нэгдүгээрт өөрөөр үлгэрлэнэ. Хоёрдугаарт чи сурах юм бол ийм байна гэдгийг нь хэлж өгнө. Тэгэл яг одоо сурах хэсэг нь бол өөрийнх нь асуудал. Тэгээд сурахгүй явж байгаад хэлсээр итэл алдвал бас тэр хүндээс алдах хэрэг нөхөл хэрэгтэй штэ гэж боддоо штэ. Яг амар юм болгон дээр ингээл урдуур норж гүүгээл бөөцөлөөл байхаарч бас бие дач би өөрөө ингээд өмнө нэг удаа алдсан гэдэг айдас байна. Одоо ер нь дийлэнх нь өөр дээрээ гаргасан ямар нэг алдаагаа хүүхдтэй мэдрүүлэхгүй гэж бодсондоо хүүхдүүдэд хитрхи хайрцагладаг ч юм уу нэг бол хитрхи шахдаг, тулгадаг тиймэрхүү асуудлууд байдаг. Тэр нь гэхдээ яах вэ яг үнэндээ бол хүүхдээ айл болох бага өвдөөсөө зовоосоо гэдэг нэг тийм айдас байдаг. Гэхдээ тэрийг бол хүүхдүүд хизээч ойлгохгүй тийм байгаад идэг шүү дээ. Бүх би ч нөө айлын ганц охин. Ерөөсөө манай ээж эрүүл мэндийн шалтгаанаас ерөөсөө бил гарсан байхгүй юу. Тэгээд нөө ганцаараа өссөн. Тэгэл ингээд бүх юм ингээ өөрөө хийдэг. Тэгээд ээж аваа хоёр ч бас л залуу байхдаа намайг гаргасан учраас ажилгээ явцдаг. Би бас өвөө эмээ дээр өсчихөж байгаа. Тэгэнгүүт манай өвөө бас юм хараагүй хүн байсан. Тэгэл би нөө өвөөгөө хөтөлгөөс ахуулаад өвөөгөө асаргаас эхлүүлээл бүр ингээ багасаа л нэг тийм хариуцлага дунд өссөн. Тэгэнгүүтээ одоо яадгийг хинч одоо надад туслахгүй юм чинь би л өөрөө юм мундаг байх хэвээр гэсэн бодол багасаа суудсан юм байна гэдгийг одоо яг ойлгож байгаа хгүй. Тэгээ би хүүхдүүдээ бас яг тийм байгаасай хизээж битгий тийм юм сул дорой хүний гаргасан ч юм уу тий яг тэгж боддгийм байна. Тийм болохоор яг бас надад янз янзын асуудлаа хүүхдүүд бас нэг ярьдгүй юм байна. Тий. Одоо салсан, нийлсэн, шархалсан, барьсан гэж би охноосоо нэг их тийм юм нэг их сонсож байгаагүй юм байна. Тэгээд хүү дээрээ ч гэсэн сургууль дээр янз янзын асуудал болсон. Заримдаа би асуудал сургууль дээр ямар нэг асуудал байна уу? Зүгээр. Гэтэг тийм нэр надад ерөөсөө юм ярьдгүй юм байна. Тэгэхээр тэр хүүхдүүд дотроо янз янзын юм болж л байгаа.
Яг тэр тал дээр нь ерөөхдөө жоохон орхигдуулсан байх магадaltaй юм шүү. Тэгэхээр харин нөгөө төрөний одоо багаас нь ингээд биеийн даалгахаар эсрэгээрээ жоохон хатуу өөртөө хатуу байх гэдэг нь бас ээжэд очиод ингэж юм хэлээд ингэснээс би энэ асуудлыг өөрөө шийдчихье. Өөрөө зохицуулчих гэдэг нөгөө яг өөртөө зөө зарчимтай байдаг, өөртөө шаардлага өндөр тавьдаг гэдэг тэр бүр яа намайг сууж байгаа юм шүү тий. Би нэг удаа цэцэрлэгт хэр чинь яг л 5 6 настай байсан. Нэг өглөөс ирсэн чинь өвөө маань ингээ цайгаа байгаагүй сууж ахгүй юу. Ингээ хараагүй юм чинь ингээ цай байгаа. Эмээ байхгүй л юу ч хийж чадахгүй. Тэгэхээр би ингээд шүүгэн дээрээс ингээ цай аваад өвөөдөө цай гарч үйдөө гэсэн чинь дээрээсээ асгачиж байгаа байхгүй халуун цай. Тэгэл за өвөөгээ санаа зовоож магадгүй. Гэл ингээд нөгөө шатчаа хүүхд чинь бол сандраа шидмээр байгаа штэ халуун саваа. За халуун сав явдчих юм бол имэдэ загнуул ингээд нөгөөтөө нөгөөдөлийг амар аяархан тавьснаа толгоогоо ингээд түлцсэн зав ингээд өсмөс ингээд түлэгдсэн хормоогоор ингээд өө надаас яасан бэ гэж асууж яагач вэ зүгээр гэд ингээд суугаад авахгүй гүрийгээд тэгсэн чи одоо яг ботход яа манай хүүхдүүд яг л тийм юм байна. Юу ч бас юу нэг юм ярьдаг хүн зовоогоод яах вэ? За шиг өөрөө л яаж яагээд авчи гэсэн байдалтай. Яг тийм юугаар өссөн гэж бодохоор хүүхдүүд яг л тийм юм байна. Тийм байна тий. Яа бас л тэр жоохон хүүхэд энийгч болохгүй тэрийгч болохгүй гэж бодож исэн гэхээр чинь яалтчгүй нөгөө нэг өөртөө тавих шаардлага ч гэдэг юм уу бусдын итгэлийг алдчихгүй гэдэг бас нэг тийм хариуцлага байгаад ах шиг байна тий. Би л ганцаараа юм чинь би л энийг хийн би л энийг болох ёстой гэдэг тий. Одоо тэгэнгუთ зэрэг сая бол хүүхдүүд нэг ахтар асуудал яриад тэгмээрч байна, ингэмээрч байна. Нэг бол энийг та тэгсэнгүү, энийг ингэсэнгүү гэдэг ч юм уу бус хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулах одоо алийн хүүхдүүд чиг юм нэхэгч байдаг юм уу? Тим зүйл бол гаргадаггүй гэж шүү дээ нэгсэндээ. Тэгэхээр тэгвэл яг одоо хүүхдүүдтэйгээ харилцахад харилцааны хувьд танд одоо нэг энэ л яг тэр үе дээрээ жаахан хэцүү байгаад исэн. Тэр үедээ л хүүхэд маань жаахан өмнө байдгаас арай өөр ажиглагдаад исэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс юу тохиолдчихсэн үү? Тэр нь яг юун дээр байсан бэ? Одоо яг ботход яг л 7 8 дугаар анги л байгаа байхгүй нэг 12 3 настай. Яг шилжилтийн насн дээр ирээл нэрээ л өөр болд юм лээ хүүхэд. Нийл яг яагаад байгаа нь мэддэхгүй юмд уурлаал. Нэг юм хэлэхээр за хичээл хийхгүй. Одоо яг ингээ охиноо ботхоор яг тэгжсэн үед байгаа. Тэгсэн чи хүү одоо яг нөгөөдхийн давтаад гарч ирж байгаа хгүй. Тэгэнгүүт нь л анаа чахав ерөөхдөө ингээл жоохон загнах маягтай хийлэг чинь. Тэгэнгүүт нь за загин жаах юм бэ дүүгээ одоо ингээд аргалаад хэлчихээ. Зүгээр ингээд ойлгуулад хэлчихэд л тэгжаад хийчтэй гэл ерөөхдөө жоохон зөөлөн маягаар харьцаад яваад байгаа. Тэр нь бас зөв юм уу буруу юм. Ер нь яг шилжилтийн насн дээр нь ер нь яавал зүгээр байдаг. Би бас зарим нь бол яг юм нарийн мэдхгүй л шүү. Сэтгэл зүйч байгаа дээр асууя. 12 3 настай гэж юм тий. 13 наснаас бэлгийн божилт явагдчихлаа. За автоматар эсрэг хүүсний одоо сонирхож, шохоорхож, давхар өөрийнхөө гадаад үзмжинд анхаарч, тэгээ бусад найзууд нь юу өмсөж зүүж ийн гэдэг тэр нийгэмшгүй хэрэгцээгээ хангах гээд олон төрлийн асуудлууд буюу одоо хүүхэд өөртөө танилцах процесс эхэлж идэг гэж хэлж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор тархин дотор маш олон төрлийн дааврын үсрэл явагддаг. За энгийн насан турсан хүний тархинд өдөртөө нэг юм 60-аас 80 төрлийн даавар одоо ялгараад хүмүүс тэрнтэйг өдөр тутамдаа харилцаанд орж идэг бол өсвөр нас ихэснээрээ тэрийг 2 дахин ихээр үржүүлсэн буюу 160 төрлийн даавар зэрэг ялгарч идэг. Энэ нь өөртөө хүүхэд танилцж байгаа үе буюу уурлах, бухимдах, баярлах, түнэх, гомдох гэд ингэ явчихдаг. Тэгэхээр өөрийгөө ойлгож амжихгүй байгаа хүн өөрийгөө бусдад ойлгуулна гэдэг нь хэцүү зүйл болтгоо. За бэлгийн божилт явагдаж эхэлж байх үед эмэгтэй хүүхдийн хувьд буюу эргэн тойрны эрэгтэй одоо хүүхдийг чухал байдаг бол эрэгтэй хүүхдийн хувьд одоо ээж их чинь илүү чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүний тархин дотор ирээдүйд одоо ямар хүн надад таалагдах юм, ямар хүнийг би зөв хүн гэж харах юм гэдэг тэр өнцгөнд бий болж эхэлж идэг гэсэн. Тэгэхээр энэ үед эрэгтэй хүүхдийн хувьд ээжийн бие авч явж байгаа байдал, эмэгтэй хүүхдийн хувьд аавын бие авч явж байгаа байдал их чухал байдаг. За давхар таны хүүхэд одоо эсэргүүцэж эхэлдэг гэж байна шүү дээ. Тэр чинь өөрийн гэсэн үзэл бодолтой болж эхэлж байгаа. Би ингэж бодож ингэж өөрөө өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг үе гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр таны хүүхэд зөрүүдэлж гин эсвэл их муухай авиртай болж гин гэж бодхоос илүүтэй хөгжиж гин тань мэдхийн хувьд бие физиологи нь өсөж гинэ гэж ойлгож байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ үед нөгөө эцэг эхчүүд асуудал ярихад ч гэдэм өөрийгөө хамгаалах үед нь шууд нөгөө тулгардаг, шийдэл одоо санал болгодог,
чи тэгээд байгаа юм бол тэгчээчтэй, ингээд байгаа юм бол ингэчээчтэй гэдэг. Өөрөөр хэлбэл би ангийнхаа хүүхдтэй муудалцаад ирлээ гэж бодоход тэгвэл битгий тооч гэдэг юм хамгийн нийтлэг жишээ тий. Тэгээд шийдэл санал бодлогож тулгахаас илүүтэй ойлгож өгж байгаа байдлыг бий болгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би ч бас чиний насыг тойроогүй дайраад гарсан. Надад ч бас ийм үе байсан. Аав ээж нар ч гэсэн уйлдах юм байна, сэтгэл хөдлөл байдаг юм байна гэдгийг одоо логикоор хэлэх юм бол тэгж ойлгох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ зөрүүдлээд ч юм уу ааш яврын сонирн болоод хэлж байгаа бол би чамайг ойлгож байна буюу ямар ч шүүлтүргүй нөхцөлгүйгээр сонсох арга хэрэглэх нь хамгийн зөв шийдэл байдаг. Чи ингэмээр байгаа юм уу? Чи ийм хүсэлтэй байгаа юм уу? Тэгмээр байгаа юм уу гэдэг байдлаар. Тэрнээс биш тэгчих, ингэчих гэдэг одоо заавар зөвлөгөө шийдлүүд нь хүүхдэд нэлийн төвхтэй санагдуулж идэг буюу өөрийнх нь үзэл бодол, өөрийнх нь тэр талбайр үхий нэг нь довтлоод байгаа юм шиг мэдрэгдээд автоматар хамгаалах механизм ажиллаад жоохон төрөмгий болох. Тэгж одоо би бас нэг их ингэж шахаж шаарддаг байхгүй юу. За хийх үедээ хийгээд болох үедээ болилүүз. Тэр үедээ тэр тусамнаа нөгөө охиноо айгүйх ингээд өрөвддөг байхгүй юу. За эмэгтэй хүн тэргүй ингээл амьдрал дээр гараад яаж нухлуулдаг үлээ дээ тий. Тэгэнгүүтээ за охин зүгээр гэртээ байж байгаа юм чинь зүгээр л байгаагаараа л бай. Нэг л би одоо хэдийгээр ингээл өдөр болгон хайр дурлал хайртай гэж хэлэхгүй ч гэсэн охиноо ингээ өөрийнхөө нь алдах хэрхэн ч өгөн, жаргах хэрхэн ч өгөн, зүгээр хэвтэх хэрхэн ч өгнө гэдэг чинь ингээд ямар ч болцолгүйгээр хайрлж ийн гэсэн үг байгаа байхгүй. Тэрийг хэдийгээр одоохондоо охин ингээ мэдхгүй байгаа ч гэсэн ингээд айл ингээд очиод нөхөрт гараад хүүхд гаргаад ч юм уу ёо би гэртээ нэр ямар гоё жаргаж ийсэн бэ ээжийнхэн дэрхэд ийм их жаргаж ийжтэй гэж бодосоо гэж боддог байхгүй. Тэгэл охиндоо бол зүгээр л өөрөөрөө баймны охин том болоод одоо ингээд заавал ээжигээ ингээд ачлах ч юм уу тий ачийг хариулах ч гэдэг юм уу тийм дарамтанд хизээч битгий ороороо ээж нь бүр ямар ч тохиолдолд хүүхдтэй гай болохгүй хөгшөрсөн ч байсан гай болохгүй миний охин зүгээр ядрууч амьдарч болно чадууч амьдарч болно зүгээр л өөрийнхөө орон бай гэдэг байхгүй. Одоо яг тэр нь бас одоо харагцаад мэдрэгдээд идэг гэх юм уу те одоо зарим гэр бүлийн жишээн дээр болохоор нөгөө найз залуутай болсноо ч юм уу одоо хайртай хүнтэй болсноо гэрийнхнаасаа нуудаг штт те ингээл хэлэхгүй нуудаг магадгүй нууж авч агаад айл хизээний одоо нөгөө нэг гэр бүлээ төлөвлөөгүй байхдаа аль хизээний хожимдсан сонголтын дээр бид нэр ингээд очсон байдаг ч юм уу те гинтхэн л нэг залуутай болцсон, нэг охинтой болцсон. Гэтэ одоо бид нэр суухаас өөр аргагүй болчлоо гэдэг ийм сонголтууд айгүй олон байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрийнхоороо байгаад тэрийг айгүй нээлттэй гэрийнхэнтэйгээ танилцуулаад гэтээ энэ бол ингээд зүгээр үерхэл шүү. Ийм залуу байгаа шүү. Тань таалагдж гин үү? Надад бол таалагдж гин гэдэг тэрийг нөгөө нэг ямар ч айцгүйгээр, ямар ч нууцгүйгээр гэр бүлийнхаа гишүүдэд харуулж гинэ гэдэг бол бас нөгөө хүмүүжлийн нэг том хэсэг байх гэж бодоод байгаа юм л да. Ер нь яг яагаад гэхээр хүүхдүүд өөрийнхөө одоо зүрх сэтгэлийн хувьд чухал хэсгээ гэрийнхнаасаа нууя гэдэг тэр сонголтын дээр очдгийм болоо гэдэг надад бас айгүй сонирн байгаа даахгүй. Таны бодол яг энэ дээр юу вэ? Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүхдэд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Ер нь л ээж аав нь хит нөгөө нэг ингээд юмын зааж өгдөг ингэж болохгүй. За чи их сургууль төгслөө хүнтэй ирэхгүй шүү гээл ингэчих юм бол нуухаас яах юм тийм үстэй хүнд хайртай болчих юм бол тэгэл за ээж одоо тэгсэн юм чинь гэл хит ингээд нөө хүүхдээ барьдаг хүүхдээ чиглүүлдэг заавал мундаг хүн болох ёстой шүү чи заавал алдах ёсгүй шүү гэдэг юм уу тийм шахалттай байх үед бол хүн ингээд нөө алдахаасаа ч хүртэл айгаал тэгэл бие барьж авах гэж бодчих шүү дээ. Зүг. 4-8 нас бодит үйлдэлийн сэтгэлгээний нас гэж үздэг. Тэгэхээр энэ үед хүүхдүүд зохиогоод худлаа ярьдаг нас. За худлаа ярьж байх үед нь шүүх, шийтгэх арга хэрэгжилж исэн бол худлаа ярихаас айдаг. Өөрөөр хэлбэл
алдаа хийж болохгүй юм байна гэдэг одоо тэр мессежийг ухамсарыг өөртөө суулгаж байдаг гэсэн. Тэгэхээр энэ үед нь худлаа ярих үед нь актер дэмжиж байх биш л те. Гэхдээ ядахнаас сонсоод худлаа ярьж байгааг нь мэдээд өөрт нь худлаа ярих нь одоо тийм сайхан зөв зүйл биш ээ гэдгийг ойлгуулах. За жишээлбэл хүүхдүүд яг энэ насн дээр аяа давстай хужиртай худлаа ярьж эхэлдэг шүү дээ. За би одоо ангийнхаа хүүхдээ тэгээ байжсэн чинь намайг бүр ингээ буудаад ч гэдэг юм те. Миний үсийг бүр зулгаагаад ч гэдэг юм те. Ийм байдлаар нь яхад нэг өхөөртөж амар нэг өөхшүүлээд байх биш. Пөөх тийм үү чи тэр үед нь тэгвэл яасан? Их өвдсөн үү? А чи зөрүүлээд юу гэж хэлсэн бэ ч гэдэг юм. Ийм байдлаар ингээд худлаа ярих нь ядахнаас сонсоод өгөх хэрэгтэй. Чи яагаад худлаа яриад байгаа юм? Битгий худлаа яар. Өстой байлаар худалч хүүхэд болох нэ. Ингэж болохгүй шүү миний хөө гэл хийчих юм бол тэр үе дээр ингээ хүүхэд танд үнэнгээ хэлэхээс цааргалдаг бол нүрээр хэлбэл бас зохиомжлын сэтгэх тэр байдлыг үгүй хийгээд байгаатай адилхан. За том болоод бүх үнэнгээ хаалтгүй шууд ингээд хэлж байгаа нь өөрөө за эрхчлөлөд олгодог буюу тэр нэг алдах боломжийг нөгдөг ээж байна шүү дээ тий. Тэгэхээр нэг бодлын за ээж ойлгоно дэмжин нөгөө бодлын хүүхдийн тэр 4-8 насны үед нь худлаа ярих үед нь худлаа яриулчихсан бол хүүхэд танд худлаа ярих шаардлагагүй болж эхэлдэг л гэсэн. Тэгэхээр үнгээ хэлэхээс айхгүй байхгүй юу? Аа яа дээ эн чинь үнэн бодит үнэн нь энэ би худлаа яриаггүй. Тэгээд давхараас нөгөө тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэд байхаар багасаа худлаа яриад зүгтүүд бас байх гэдэг. Үнэнгээ хэлэх боломжтой нөхцөл байсан ч за худлаа хэлчихье. Тэрэн дээр ээжэд ингэж хэлснээс тэгж хэлсэн нь арай харилцааны хувьд зөрчил үүсэхгүй ч гэдэг юм. Бүр цаанаасаа ингэ сүултээ гэр бүл болсон ч тэр одоо дадал нь арилдгүй. Эхнэр юм нөхөртөө худлаа ярих гэдэг. Үнэнгээ яриад сурцсан тэрийг нь нээлттэй ойлгож авдаг, хүлээж аваад тэрэн дээрээ ингээд харцангуй нээлттэй байдаг гэр бүлийн хүмүүжил бол хамаагүй илүү эрүүл харилцаа гэж хэлнэ л дээ. Тэгээд давхар 12-аас 13 наснд хулаа идэг нас. Хулгай хийж үзэж мó юм хийж try хийж оролдож үзэж чинь энэ үе дээр нь бас тэр нь буруу юм а гэдгийг шүүхгүйгээр шийтгэхгүйгээр ойлгуулж өгөх юм бол одоо хийж үзсэн учраас буруу юм байна гэдэг гэмшлийг мэдэрсэн учраас хийдгүү гэсэн. Тэгэхээр яг л тэр алдах эрхийг олгох үед нь зөв болгоод исэн бол энэ хамгийн нээлттэй яг ийм эрүүл харилцаа болж эхэлдэг. Тэгэхээр яалтчгүй тэр нөгөө сая ихэнд ингээл хүүхдийн хүмүүжил гээл ярихлаар л нөгөө бүр бага насны одоо хүмүүжил рүү явж ороод идэг гэдэг нь тэр яг л онцгой тэр нэг хэдэн нас тэр хэдэн жилүүд чинь л ер нь ингээл нас биеийн төрсөн хойно ч гэсэн ингээл амьдралын чухал дадал чухал хэсэг болоод үлдчихдэг юм байна л да тий. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр хэдий том болоод гэр бүлтэй ингээд нээлттэй харилцаж байгаа ч гэсэн тэр бол ингээд зөвхөн өнөөдрийн одоо харилцааны зүйл биш. Бүр тэр жоохон багтал та одоо охиноо худлаа ярихт нь ч юм уу ингээл давслал ингээл ярихт нь зүгээр сонсоод өгсөн тэр хэрэгцээг нь хангацны л өнөөдрийн одоо биелэл байгаад байгаа гэж ойлгох нь шүү дээ тийм байна. Ер нь одоо ууртай болоод ингээл ихсэн гэл тэгсэн шүү дээ. Тэр үед гэдэг чинь 13 гэсэн тий. Яг тэр үед одоо за охин нь яг тэр үед гэсэн юм байна. Одоо хүн бас одоо ихэлсэн үү арай болов. Ер нь бол эхэлж байгаа. Гэхдээ манай хүч яа бас зөөлөн. Манай охин бол яг ингээд нөгөө хэлэх юм хэлцдэг. Ер нь жоохон ийм юутай гаргах үедээ одоо уураад гаргачихдаг тийм занта. Манай хүч уурлсан байсан ч дугаа. Өөлжсэн ч баг нүдэн дотроо нулимснэ ингээ байждаг. Тийм хүүхд тахгүй юу. Тэгээ одоо зан хувирж байгаагаа хүртэл зүгээр чимээгүй байж л илэрхийлнэ. Нэг юм хэлэхэд заачгүй өгөхгүй ингээл чимээгүй байж байгаа дотроо эсрэгүүцэж ийл гэсэн үг шүү дээ. Би болохоор охиныхоо үед өөрөө бас яг оюутан байж л тарс. Би ч одоо баг насаараа сурч байна дөө. 5 сургуульд өгсөн байж тэгээ бурхан минь. Тэгээ зөөгч бариманаас эхлүүлээ баг бүхэл дамжаа баг байдаг дамжаа дуусгасан юм уу хааш. Ерөөсөө тэгээ сураа явчихдаг. Яг дандаа л ингээд сураад явж исэн үеүүдэд нөгөө охины хөгжил битгаар баг хамт нөгөө өгсөж хөгжиж байгаа байхгүй юу. Тийм болохоор яг ингээд би гадаадд сурч исэн үе. За тэгээ охин ингээд лаач зан хувраа жоох юм гэсэн байж таарал. Тэнгүүт нь би нэгдүгээрт жоохон шийтгэл маягаар, хоёрдугаарт илүү жоохон ингээд олон юмд одоо нэг шилжилтийн насн дээр олон юм цатараал одоо жинхнээсээ нөгөө эсрэг хүүсэндээ татагдаал нэг юм асуудал гарах гад бахаар нь хятад руу сургуульд болцоохгүй. Тэгээ хятад сургууль чинь яг л ингээд нөгөө өглөө 6-аас орой 6-7 хүртэл хичээл явдаг. Ямар ч сургуулийнхаа хүрээнээс гардаггүй. Ерөөсөө тийм юутай штэ. Тэгэл тэнд 3 жил.
ерөөсөө охинтойгоо яг тэр нөгөө нэг юм ширүүн тулаан бол ер нь бас хийгээгүй байхгүй юу? Ер нь бол тэгэл дотроо бол яг ингэ тий. Дотроо бол ингэ за би чамайг яг ингэ сургаж байгаа шүү. Би чамайг яг ингэж байгаа шүү. Ийм юмд бэлдэж байгаа шүү. Ийм юмнаас чамайг холдуулж байгаа шүү. Тэнгүүтээ шууд л сургууль руу явуулсан байхгүй юу? Тэгсэн чи одоо их хүүдэр яг тэгж давцж байгаа. Хүүг дахиад бас сургууль явуулж байна. Хятад боловсролын надад хамгийн их таалагддаг юм нь ерөөсөө тэр зүгээр л сурах гэдгийг нөгөө нэг ингэ ойлгуулцдаг, сууж сурна, сурч сурна. Би яг энэ сурах насан дээрээ би ингээ илүү дутуу юмд анхаарахгүй байх хэрэгтэй гэдгийг яг хятад ийм боловсрал заагаад өгчдөг байхгүй юу. Би өөрөө яг ингээ тэгж хүмүүцсэн болохоор хүүхдүүд яг тийм байгаасаа яг сурах үедээ хүн сурчхаар дараа нь нөгөө зовдгүй байхгүй юу гэж яг тий. Тэгэл одоо яг тийш нь явуулж ин да. Тэгж шийдэж шít. Тэгэл гэртээ ингээл чи ястаа юм боллоо ягаад ч угаасангүй гэж ийм шанаг тоогооны хэрүүл ер нь би хийх дургу. Дандаа юмыг ингээд жоохон юм холоос жоохон томхон хараад за ерөөсөө ингэчи. Тэгвэл энэ асуудлыг заавал хэрэлдэж хилцгүүгээр л ингээд даваал гарч шít. Тэр чинь ерөөсөө заавал ингээд хүн болгон ингээд тэрийг шийдэх шаардлага ер нь байдгүй гэж бодоод байна. Заавал ингээд хүн тэр хүүхд ингээд хэрэлдэх гээд харна би заавал хэрэлдээд ч юм. Зүгээр тэрийг жоохон холхноор ингээд алгасчих. Боломж байвал тэгэл алгасчих гэж бодоод байна. Тэрхий нөгөө бие дагаад эхэлчихээр бас нэг сэтгэл зүйн хувьд нөгөө өөрөөсөө өөр хүнд итгэж чаддгүй байдал гарч ирэх гэдэг. Чекист. Хин нэгэнд даатгаад ажил өгсөн ч заавал араас нь өөрөө очиж шалгах гэдэг чинь. Тэгэхээр энэ ер нь одоо гаднаа бол тэ ингээл за нөхөр оройтод ороод ирэхэд нь ингээл за хоол цагаа идэ ядарсан уу гээл тэгж байгаа хэрнээ дотроо яг нөгөөд итгээгүй байх гэдэг ч юм уу чи бүх юм надад хэлсэн үү ч гэдэг юм эсвэл ямар нэгэн байдлаар дэргэд байгаа хүний нөгөө юм хяналтандаа одоо байх гэж юм. Гэтэ тэрийг мэддэхгүйгээр ч гэдэг юм уу. Ийм байдал ерөнхийдөө ажиглагдаж байна. Одоо нөгөө магадгүй амандагч өөрөө тийм үед байсан бол одоо том охин тийм одоо үйлдэл гаргах үеч гэдэг юм уу. Ийм байдал одоо санаа зовнилт байна. За наа чинь манай охин дөр магадгүй шүү. Би ч одоо залуудаа чиж хүүхд байхдаа ч ер нь л бас яг л тийм байсан. Ерөөсөө хүний хийх юм таалагддаггүй. Одоо ч гэсэн ер нь жоохон тийм байх гэдэг. Нэрээ охиноо харсан чинь бас яг тийм байх магадлалтай юм шүү. Бас яг адилхан хүндний юм таалагддаггүй юу? Мань өөрөө яг орж иж л яг тий одоо ингээд яг нөгөө найзалж байгаа ингээд хүнийг харахад ч гэсэн заавал юм ингээд төгс мөкс хүн ингээд олох гээд ч юм уу. Тийм л биш бол биш харахгүй. Ингээ өөрийгөө бүр ингээд одоо ямар их юм бодцсон гэх юм цаашаа тий. Ээж амнаас гарах байдаг. Тэр чинь бас би над дээр бас яг тохиолдсон байна. Би нэрээ бас яг тийм байсан. Би баргийн хүнтэй ингээд бас үг дуурдаггүй. Ингээд өөрөө л болоо явждаг. Өөрийгөө болоод би болж ин чадчихээн. Гэхдээ би хинтээч бас өөрийгөө харьцуулдаггүй. Би тэрнээс мундаг байгаа юм чинь гэж бас хизээж бодож байгаагүй. Одоо охин бас яг тийм. Яг тийм баадах. Би тэгэд ингээ эрэгтэй хүнийг үзэх үзэл нь хүртэл адилхан. Би хизээж бас охиндоо ингээд би яг тийм хүн сонирхдаг байхгүй гэж ярьж байгаагүй ч гэсэн охин бүр яг тэгэж дөөрэж ингээ сонголт Монголтон заяа. Тэгэл би бүр ингээ ямар сайн яагаад ингэж бүр яг ижлэх нь байдаг юм бол гэхээр одоо ингээд бодоход л ерөөсөө багаасаа хүмүүжил яг л би л байсан юм байна гэж л ойлголоо шнэ. Тэгэл харахаар би яг л бий байгаа даа. Тэгэхээр хүнд бас жоохон ингээ хатуу хандах гад идэг. Өөрөө ингээ нилээд хатуу. Тийм болохоор зарчимч байх гэдэг ч юм. Хүнийг бас яг тэрэн шигээ байлгах гэдэг. Нэрээ яг хатуу гэдэг бас яг тодорхойлтоос яг онох юм байна тий. Нэрээ ингээд яг бие дагаад удаан авцсан хүмүүсийг харахаар яг тийм хатуу байгаад идэх тий. Нэг юм өөртөө тавьж байгаа шаардлагач төр бусдад тавьж байгаа шаардлагач төр нэлээд хатуу. Тэгээд яг төлөвлөснийхөө дагуу байх хэвээр тэр эвдэгдэх юм бол тэрэнд жахан стрессдэг ч гэдэг юм уу. Тэрийг одоо төвчгэд юу н жоохон хэцүү энэ төр байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү бас зүйл ажиглагтаад идэм болов. Яа тэр нөө надтай ч гэсэндээ бас яг адилхан л байна л да. Бас ингээл нөө 11 хүртлээ яг ганцаараа байж байгаа л тэрнээс хойш яг дүү гарч ирээл тэгэл нөгөө дүүгийн идеал
болж хувирж байгаа байхгүй нэгсэндөө нөгөө хитрхээ олон насны зүрхчээ гэдэг тийм шүү дээ. Барьцах гэхээсээ илүү энэ хүний ямар байх надаас шалтгаална гэдэг ч юм уу те. Одоо энэ хүүхдийн итгэлийг даах их чинь би байх ёстой гэдэг ч юм уу. Ингээд өөрийгөө нөгөө нэг шууд ихч хариуцлагатай ихч мундаг ихч гэдэг юмар ингээд нөгөө тоноглож байгаа болохоор зэрэг тэрэндээ хүрх гээл ингээл бахлаар одоо яг нөгөө та хоёрын яг ярьж байгаа юмнууд ч гэсэн надад бас давхар ингэдэг байгаа байхгүй тий. Яг ийм хүмүүс бас байгалах тий. Тэгээ түрүүний нөгөө намнагийн хэлсэн point дээр хүнд итгэдэггүй гэдэг юмгууд зэрэг тэр бас надад бас яг ажиглагдлаа. Хүнд итгэдэггүй гэдэг. Гэхдээ нөгөө нэг түрүүний бас таны хэлснээр нэг хэрүүл урал хийгээд өглөөд яваад байхыг бас хүсдэггүй гэдэг нь нэгсэндөө яхаа өөрт ч төвхтэй нөгөө талаас бидний хувьд бардам зан маань байгаад байдаг тий. Би чинь бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг, бүгдийг зохицуулдаг ийм хүн байж ич өнөөдөр чи магадгүй тэгсэн байх уу, ингэсэн байх уу гэдэг хэрүүлийг би хийхгүй дээ гэдэг бардам зандаа байгаад байгаа хэрнээ. Гэхдээ тэр бодол бол дотор дандаа байж идэг. Үл итгэх тэр байр суурь байж идэг гэдэгтээ бол санал нийлж байна. Таны хувьд байдгүй үл итгэх тэр чанар. Тий, байна. Бас л адилхан. Үл итгэх гэхээр бас ингээд хардаад мардаад яваад байна гэсэн ойлголт бол бас биш л дээ. Тий. Үл итгэх гэхээр одоо яг юу гэж тайлбарламаар юм бэ? Дотроо өөрийгөө зовоогоод байгаа л. Өөртөө зөрчилдөж байгаа байдал юм уу? Одоо параноид байдал жоохон илэрнэ л гэсэн үг. Гаднаа тэрийгэ илэрхийлэхгүй гэхдээ дотроо зовоод байгаа гэсэн. Бодогдоод идэг тийм. Хэлж чадахгүй. Тийм. Хэлж чадахгүй. Хэлэхлээр нөгөө нэг түрүүний өгүүлсэн барьсан тийм юу болчих гээд байдаг юм шиг тийм. Гэтэл өөрөө нөгөө нэг хатуу тийм хүн гэдэг шаардлага бас дотор байгаад байдаг. Гэхдээ л жиса яг хичээлээ тараал шууд гэртээ ирсэн үү гэдэг ч юм уу нэг тийм асуулт нэг дотор байгаад байдаг ч юм уу те. Нэг бол те чи яг л яг ярьсандаа яг сая хүрсэн биз гэдэг нэг тийм юм дотор байгаад байдаг. Тэрийг нэг чеклчмээр ч юм шиг санагдаад байгаа юм. Гэтэ тэрийг хийж чадахгүй те. Мөн нөө нам яг ойлгож байгаа. Тэгээрэл одоо нөгөө энэ яагаад ингэ юуш дуурахгүй байгаа юм бол гэдэг дэрэгдэх хүний асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Яа тийм бол тий. Тэгэхээр дэлгэхтэл нөгөө айлын томоодод айлын ганцуудад л гарч ирдэг одоо нийтлэг шинж тэмдгүүд хэлж иж болно шүү дээ. Ойрхон дүүтэй болсон хүмүүс одоо бүр хэцүү байдаг. Одоо бас 11 насны зүрх үүдэх чинь гайгүй юм шүү. Тэр чинь 11 нас хүртлээ бас ингээд нэг юм өөрөөрөө байх анхаарлыг авцсан, өвөө эмээгийн бас нэг анхаарлыг авцсан. Харьцуулагдах юм байхгүйсэн юм шүү дээ. Хорвоо дээр давтагдчихгүй цорын ганц. За дүү гараад ирэхэд харьцуулагдах нэг хүн гарч ирдэг. Тэгээ нөгөө том хүүхэд байгаа, баг хүүхэд байгаа, баг нь илүү адтай харагддаг хүн болгонд. Тэгэхээр нөгөө хүн бол эргэн тойрныхоо бүх attention-ыг л одоо тэр баг нь аваад байгаа шүү дээ. Инхээр томоод юу гэж боддөг вэ гэхээр дүүгийн өмнө яг өнөө одоо нэг юм үүрэг хариуцлага хүлээсэн юм хомсоргуудаа авч идэг учраас нөгөө ээж аавдаа одоо сэтгэл хөдлөлөө шилжүүлсэн байдлаа хэцүү байгаагаа гаргаж ирдгүү. Яагаад гэх юм бол дүүтэй харьцуулагдаж шít. Намайг шоолвол яах юм? Би ийм байх ирэхгүй гэдгээр ингээд өөртөө хандаад эхэлчихдэг. Тэгэхээр ийм байдал чинь одоо ерөнхийдөө л угаасаа л багадаа мэдэрсэн тэр мэдрэмжүүд л ингээл насанд хүрсэн ч хүнийг бий болгосон гештальт нь болж өгч идэг бол гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг актер гайхах зүйлгүй гэхдээ одоо сонсож байгаа яг ийм өсвөр настай ээж аавд байх юм бол үүн дээр анхаарад өөрөө л гэж хэлье. Яагаад вэ гэхээр яаж хэлэх вэ гэхээр том хүүхэд байгаа тэр хүүхэдтэй байхын дац жаргал сайн сайхан байдал хүүхдээс сурсан тэр автодшгүй хизээжтэй гоё мэдрэмж байгаа штэ. Тийм байсан болохоор ахаад хүүхдтэй болох шийдвэрийг хүн гаргаж байгаа. Тэгэхээр харанхуй өрөөнд нэг гэрэл асгад бүдэг байдаг, хоёр гэрэл асгад илүү тод болдог. Яг үүнтэй адилхан дүүтэй болсноороо аав ээжээ хайрл илүү томорж байгаа болохоос биш. Тэр том хүүхдийг хайрлаж байгаа хайр бол хизээж дундардгүй, хуваагдахгүй гэж тийм. Хуваагдахгүй илүү л юм томорж байгаа гэдгийг том хүүхдтэй сайн ойлгуулаарай, хэлж өгөөрэй. Яг том хүүхд гэсэн чинь ингэж штэ. Одоо манай охин ч гэсэн ингээд ерөнхийдөө өөртөө яг ойлгохдоо ээж оюутан бахтаа ингээд намаа гаргасан, өөрөө дандаа ингээд сураа явцсан, өөрт нэг анхаарал нэг их тавьж байгаагүй. Тэгснээ ингээд дүүдээр ингээд амар ингээд анхаарал тавьж байгаа юм шиг бас харагддаг байхгүй юу? Өөрөө бас жоохон тэгж зохицнаа гэж. Тэр чинь бас яг ингээд хүүхд болгон дээр ээж аваа угаасаа яг ижлэхэн хайр гаргадаг. Тэр одоо нөхцөл байдал нь л өөр байсан байхгүй юу?
би 22 жилийн өмнө охиныг гаргахад ямар орчин нөхцөлд гаргаж те тэр үе чинь бас л нийгмийн бас хэцүү үе байсан. Яг одоо ингээд хүүд өгж байгаа шиг боловсролыг ч юм уу яг тэр үедээ бас өгч чадахгүй л байсан. Гэхдээ л тэр үеийнхаа хамгийн сайн сайхнаар л одоо охиныгоо бас өсгсөн байх нь шүү дээ. Тэгэнгүүт яг тэрийг нөгөө нэг жоох ойлгохгүй одоо ингээд нэг хоёр хол өссөн хүүхдүүд яг тэр бас нэг чанар харагддгийм байна. Тэгэхээр яг ингээд хүүхдүүдэд ээж аавууд бол яг ижлэхэн хайр өгдөг шүү гэдгийг бас хүүхдүүд ойлгосоо гэж бас бодож байна. Тэгээд би ч нөгөө нэг охиноо гаргахдаа бас нэлээд өөрөө хүндрэлтэй гаргаад баг сар шахуу ингээд имплект ингээд хэвтрийн байгаад тэгэнгүүтээ би чинь яг хүүхэд гарахаас өмнө оюутан байх үе чинь бас бидний 80-аад оны үе чинь хөдөөнөөс ирээд оюутан болох үе чинь ямар хэцүү үлээдээ энэ дэстэ survive хийх гэж Улаанбаатарт амьд оршин тогтох гэж бас хөдөөний хүмүүст бол хэцүү шттэ. Амар хэцүү явж би сургууль ингээд төгсөж исэн болохоор охин гараад ирсэн чинь би шууд л за би охиноо яг өөр шиг амьдруулахгүй. Би бүр ямар ч үнээр хамаагүй би охиныгоо одоо ингээд азаргалтай байлгая. Гэт би тэр үед бас л яг ингээд охиноо ингээд ямар ч болзолгүйгээр бүх өөрийнхөө чадах бүхнийг өгж л өдий хүргэсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо охин та бараг дүүтэй илүү хамт байгаад та бараг илүү ингээд дүүг илүү гой сургуульд явуулаад ч гэдэг юм уу. Ерөнхийдөө бас жижигхэн тиймэрхүү юм харагдана. Тэгэхээр яг ижлэхэн хайрладаг шүү гэж хэлье. Тийм. Одоо яг тэр хайрч гэсэндээ нөгөө тэр одоо юу гэдэг ялгаатай юм шиг байгаа байдал ч гэсэндээ нөгөө нэг бас хайр л байгаа байхгүй тий. Нөхцөл нь өөр л. Тийм нөхцөл нь л өөр байсан болохоос биш. Одоо яхав сая яран дундаас бас зарим үзэгчд маань тэгж бодож иж магадгүй нөгөө хүүхдтэйгээ чанартай цагийг өнгөрөө гэл одоо сүүлийн үед айгүйх юу яаж байгаа шүү дээ. Ярьдаг болсон байна те. Гэхдээ ингээ нөгөө нэг тэр зарцуулах цагийн тухай ойлголт хүмүүсийн үед бас харилцан адилгүй байх шиг байна л да. Жишээ нь одоо сая ингээ ярьж байгаа та дүүтэй айгүй хамт ингээ дандаа байдаг. Тэгэхэд би болвол тийм байгаагүй би өөр газар сурдаг байсан, би хоол байсан гэдэг ч юм уу те. Гэхдээ охины үед болохоор зэрэг нөгөө гэрээ санддаг байсан, хамт баймаар байсан, тэр хүсэл бол нөгөө хадгалагтаад үлдсэн. Одоо том болсон ч гэсэндээ магадгүй тэр ингээд одоо хүртэл дотор нь үлдсэн байж болох юм те. Тэгэнгუთ чанартай цаг гэдгийн тухай одоо ойлголт хүүхдтэйгээ байнга хамт байх нь тэр одоо бүх өсөж хөгжиж байгаа, өөрчлөгдөж байгаа, өдөр тутамдаа ямар зан үйл дадалтай байгаа тэр болгоныг яг дэрэгдээс нь хараад байх тэр цаг хугацаа нэгсэндээ байнга хамт байсан тэр урт их цаг хугацааг хилээд байгаа юм уу? Альсгүй бол яг тодорхой үеүдд нь хамт байгаад бусад одоо үеүдд нь ч байдаг юм уу? Боловсролт нь хөрөнгө оруулаад өөрөөсөө хол итгээд явуулж байгаа ч гэсэн гэхдээ боловсролт нь хөрөнгө оруулж байгаа тэр хөрөнгө оруулалт ч гэсэндээ чанартай цаг хугацааны нэг их хэсэг байж болох уу гэж. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Choco Metropolis Club, Amigo VIP House. Гоё асуулт байна тий. Эцэг их болон нүдэ аниад өөрөөсөө асуугаад үзээсэй гэж бодож байна. Энэ хороо дээр таны хинч тоохгүй бол яах вэ? Аимшигтэй. Ганцаарцсан мэдрэмж яа. Яг үнтэй адилхан хүүхдүүдэд та энэ хорвоо гэсэн. Тэгээд ээж аав тоохгүй байх нь хинч өөрийг нь тоохгүй байгаа юм шиг мэдрэмжийг үлдээчдэг. Гэхдээ тодорхой гаргах үедээ гарч байгаа буюу та хоногийн 24 цаг хүүхдтэйгээ байгаа те насан туршид нь хажуу нас нь хар гэж байгаа юм чанартай цаг бол биш. Та үнэхээр өөрөө ажил одоо амьдрал гээд амжихгүй байгаа бол тэр одоо байдлыг орлуулах зүйлийг бий болгож өгөх хэрэгтэй. Жишээ нь ажил хөдөлмөр эрхэлснийхаа одоо хариуд нь чанартай боловсролыг хүүхдтэй бий болгож өгч чадсан байна. За өөрөө цаг гаргаж чадахгүй юм бол за яг хэрэгтэй газар нь очиж тэнд хараа хяналттай тодорхой хэмжээний аюулгүй байдлыг хангаад явуулж байгаа гэсэн үг байхгүй юу. За энийг чанартай цаг гэж хэлж болно. Гэхдээ эн чинь яг
12 3 хүрсэн тэр хүүхэд бол өөрийнхөө одоо ямар нөхцөл байдалд байгааг илэрхийлэх чадамжтай үе гэсэн үг байхгүй. Тэрнээс бага наснд бол бас хэцүү шүү дээ. Мэдээч энийг хэлж байгаа. Мөн за юу гэдэг өдөржингөө хүүхдтэйгээ хамт байгаа хэрнээ уцаа оролдоо тоодгүй итгэж байгаа тийм. Яг мэлгээл ээж би зураг зурсан хартаач гэдэг юм уу. Эсвэл ээж би ингээд тантай энэ талаа ярилцах гэсэн юм бас ээж нь уцаар ярьж байна байж игээл цаашаа явчих ч гэдэг юм уу. Гэтэ би чамтай хамтлаа байгаад тэ чи юундаа ингээл уйлаад ингээд хэцүү байгаад байгаа юм бэ гэж гайхчихж болно. Гэхдээ яг тэр хэрэгтэй үеүүдэд нь цаг гаргах гэж хэлээд байгаа. Хүүхд чинь жоохон байхдаа паркын тоглоом дээр тоглож байгаа бол хүүхдтэйгээ хараад инээ. Хүүхд чинь би тантай ярилцах хэрэгтэй байна гэдэг юм бол за яасан ингээ бүх ажлыг хоошин тавиад өөдөөс нь хараа суучих. Хүүхд чинь ингээд үнэхээр хэцүү байдал тарагдаад хинтээ харьцахгүй хаалгаа тус тасгийн хаагаадах юм бол чамд сонсож хүн хэрэгтэй юу гэд хаалгын нэг тогшоод хүчвч гэдэг ийм байдлаар ингээд тэр чанартай цаг гэдэг чинь ойлгох яг хэрэгтэй үед нь хамт байх гэдэг юм хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр заавал хүүхдтэйгээ хамт амьдраад байгаа чанартай цаг гэж ойлгох нь бас өрөөсгөл ойлголтоо. Та зүгээр л ингээд байгаа чинь л ингээд яг хорвоод хэлхий шиг ингээд хүүхдэд ингэж бүх юм байдаг учраас та үлгэрлэж, та өгч, та буцаагаад авч, та өөрийгөө хайрлаж ийм байдлаараа л хүүхдэд яг тэр өсөж томнохоо тэр арын фон нь болж өгч байгаа л гэсэн үг. Давхар энийг дан ганц одоо энэ төрснөөс хойш сэтгэл зүйтэй бас авч үзэж болохгүй. Жирэмсэн байх үе, ген, удамшил гэдэг ингээд тэр асуудлыг даван туулах чадвар гэд олон төрлийн тэр бүрдлүүдээс л одоо генийн үзэл бодол бий болж байгаа. Гэтэ зөвхөн нэгэн хэсэг буюу энэ сэтгэл зүйн байдлаас нь авч үзэх юм бол би бол мэрэгжлийн хувьд ингэж хэлнэ. Та зүгээр л ингээд тэр хүүхдийн хувьд хорвоо шүү. Та ингээд яг хэрэгтэй үед нь тоогоод нэг хараад өгөөрэй. За ингэсэн хүүхд бол хаач алдахгүй л гэж хэлнэ. Би та хэдийн подкастн дээр үзчихлээ. Би бас нэг ном уншиж хахад ээж хүн угаасаа яасан ч байсан буруутдаг юм аа. Гэртээ хүүхдээ хараа суухад гэрээ авгаа. Тийм. Гадуур хүүхдээ хараад карьер хөөгөөд явангууд хүүхдээ тоогоогүй. За тэгээд хүүхдээ хитрхи ингээд чи ингэж болохгүй, тэгж болохгүй гэд ингээд зөв чиглүүлж байгаа ч гэсэн тэр хүүхдээ хитрхи хянаад ах юм бол намайг эрхчлөөтэй байлгасангүйгээд буруутгагдана гэсэн маягийн тэм нэг юм уншижсэн. Тэр та хэд юм дээрээс харж ирсэн юм. Ээж бол яасан ч байсан буруу байдгаа. Тэгэхээр ерөөсөө ээж хүн бас өөрийгөө бодож явах хэвээр. Чи л мундаг байх юм бол хүүхдүүд чинь мундаг байна. Тийм болохоор хүүхд надтай байсангүйгээ гомдох болов, хүүхэд маань ингэч болов гэх хитрхи тиймэрхүү санаа зовхгүйгээр эмэгтэй хүн өөртөө анхаарад өөрөө өсөж хөгжөөд үн цэнэ нэмэгдүүлээд залуу үедээ хүүхдтэй ингээд замыг нь сайхан засч өгөөд явчих. Хөгшөрсөн үедээ бол хүүхдтэй гай болохгүй өвдөж зовоод эмнэлэг домлогоор давлаад яваад байхгүй. Тэгэл эмэгтэй хүн болоо гэд би нэг уншаад бас дээрээс нь танай подкастаас нэг хальт сонсчихсан баха. Одоо сая нөгөө хүүхдтэйгээ ярилцах чухал гэж тэгж шүү дээ. Тэгээ гот ингээд яг өсвөр насны ээж аавуудын хувьд яг тэр нөгөө ярилцах гэдэг нь айгуу том асуудал болдго юм билэ. Одоо ингээд нөгөө ах эгч нарын хүүхдүүдийг ингээд харахад намайг ч гэсэндээ тэгдэг байсан байхгүй нөгөө бүр хинтэй ч үуч ярахаа болоо өрөөнөөсөө гарч ирэхэ болцсон гэд. Тэгээд яг тэр үед одоо жишээ нь яах ёстой байдгийн болоо гэдэг асуултыг аав ээж нар ерөөсөө нэг юм зохицуулахад хүндрэлтэй байдг юм байна гэж анзаарсан. Нөгөөхөө юм дуурхаа, юм ярмааргүй санагтаад ирэнгуут зэрэг ингээд хүү хай чи яриач, дуураач, чи яхаараа юм ярихаа болчдгийн энэ гэр оронд амьдардаг хүн муу юм уу, биш юм уу, таньдаг хүн юм уу, таньдгүй хүн юм уу гэд ингээд хүүхдтэйгээ нээлттэй ярилцах нь чухал гингууд хүүхдээ хүсээгүй байхад нь ч юм уу ярмааргүй байхад нь яар гэд хамаг юмаа хэл гэд хүчлээд байдаг. Энэ одоо юу ч дуурахгүй явж байгаад ямар нэгэн зүйл дээр алдна ч гэдэг юм уу те ямар нэг болохгүй бүтэхгүй зүйл хийн ч юм уу гэд тулгаад байдаг. Тиймээс наа эсрэгээрээ одоо юу гэдэг хүүхэд хүн юм ярмааргүй байж болно гэжтэй те яагаад яриулах гад байгаа юм гэдэг шиг те ярих нь чухал ч гэлээч гэсэн ярмааргүй байхад нь орхих нь бас яг ярилцахтайгаа адилхан чухал гэж бодоод байгаа байхгүй. Энэ ер нь зөв байдгийм үү, буруу байдгийм үү? Таны хувьд одоо хүүхдүүд чинь ингээл юм ярихгүй, дуурахгүй ингээл те юм асуугаад үнэхээр чухал мэдмээр байхад амьдралынхын чухал сонголт байгаад ахт ч юм уу те. За дийлэх аав ээж нар жишээ нь
За чи ямар мэрэгжилтэй хүн болох юм бэ? Сургууль соёл дууслаа бодож гинөө гэх тэр хүүхэд нь юу ч дуурдгүй, юу ч хэлдэггүй гэлээ. Гэхдээ хэвээ энэний өмнөөс би санаа зовоод би сургууль төгсөж байгаа юм шиг гэл нэг ийм асуудлууд гарч ирдэг те. Иймэрхүү одоо зүйл асуудлууд тулгарч исэн болов. Хүн яг нэг өөрийнхөө зангаар яг бас бусдыг юу яадаг юм бэ? Би хэрвээ өөрөө ингэж юм ярмааргүй бол ерөөсөө сэтгэл гутралд орох юм бол би яг өөрийгөө л эмчилдэг байхгүй хүнтэй ярьдгүү. Тэгэхээр би яг хүүхдүүдэд тэгдэг гэж боддог байхгүй юу. Тэгээд яг хүн ингээл жоох ингээл ууртаа бухимдалтай харагдах юм бол би ерөнхийдөө ингээд за би энэ хүнд ингээд зайг нөхчих юм очиж ингээд ярих гал бүр ингээд урыг хүргээд яах вэ? Тэгэл ерөнхийдөө орхичдаг. Тэгэхээр одоо яг ингээд ботсон чинь нэрээ хүн яг өөрийнхөө л төлөвшил өөрийнхөө л зангаар яг бусдыг хүлээж авдаг юм байна. Би өөрөө чимээгүй л ингээд асуудлаа шийдчихдэг учраас хүүхдүүдийг яг тэгдэг гэж бодоод тэгэл ер нь л орон зай үлдээл өөрөө ярмаар бол хүлээхгүй тий ярмаар бол ирээд ярина. За тэгэнгүүтээ би ингээд за жишээлх юм бол охиныг би хэсэг ингээд совилгчийн сургуульд яв гэл чи совилгч болцоо чи амар штэ хааж очсон гэдэг юм гэл тэгэнгүүт нөөд чи хэсэг сурж утснаа за би миний яг юм сурах мэргэжил биш юм байна гэж аахгүй. Тэгэнгүүт нь би нөгөө охиныгоо сур гэл ингээл юу чичлээд байхаасаа илүү өөрөө хамт сурч байгаа байхгүй. Тэгэл дандаа нөгөө нэг юм хүүхдтэй өглөхөөсөө илүү нөгөө өөрөө нөгөө үлгэр дуурайл үзүүлнэ гэдгийг илүү нөгөө өөртөө ингээд бүр шингээгээд авцсан. За би ингээд сурчих юм бол охин маа сурчих бах та. Хэрвээ би ингээд чадчих юм бол охин ч гэсэн миний энэ чадсныг илүү давуулаад чадчих бах та гэсэн маягтай ер нь хүмүүжүүлдэг юм байна. Тэгсэн чинь би охиныгоо дагаж ороо би суулгачулсан шин. Тийм амар үлгэр дуурайл байж байгаа. Охиныгоо тийм байгаасаа би одоо энэ контент хийж байгаа ч гэсэн энэ миний мэрэгжил ажлаас бүр тэс өөр штэ. Тэгтээ би охиныг бас ингээд жоохон багаас нөгөө адтай жаалууд кино минонд явуулж байгаа нөгөө шалтгаан нь би өөрөө нөгөө айлын ганц байсан хүнтэй нэг ярьдгүү найз нөхөд цөөнтэй нийгэмд ингээ олон хүмүүстэй байхаараа надад илүү ингээм дарамттай санагддаг. Яг тийм байсан болохоор охиныг бити тийм багасаа жоохон нийтж байгаасаа гингүүтээ тэр сургууль явуулж исэн. Тэгснээ энэ контентыг ч гэсэн за ингээд өөрийгөө илэрхийлж чаддаг байгаас одоо өөрийгөө илэрхийлэх ганцхан боломж бол ерөөсөө сошиал орчин болчихсон шүү дээ. Энд тэнд очиод яриад байвал бас хэцүү. Тийм байгаасаа гингүүтээ өөрөө ингээд л ихлэ ганцаараа яриад л ингээд машин дотроо явдаг байсан байхгүй. Тэгээ охиныг гуйж үзэн хоёлаа нэг ингээд гоё хамт контент хийл та гэхээр гэл ичээл ингээд ерөөсөө тэгдэггүй байсан. Би бараг 2 жил өөрөө ганцаараа ингээд машин дотроо янз янз юм ярьж яваад зүйлдээ охин хүнээр таны над ярьж байгаа юм чи хүмүүс амар хүтсэн байлээ шүү дээ. Хүмүүс ингээд аюугаа сэтгэл хийсэн байлээ. Тэр ярьсан юм чи аюугаа ухаантай үг байсан шүү. Гээд ингээд нэг жоохон тоогод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би дандаа нөгөө нэг юм охиндоо тоогдох маягаар, охиндоо үлгэр дуурайл өгөх маягаар явсаар агаад би одоо бүр хичнээн ч мэрэгжилтэй болж байгаагүй мэд. Одоо тэгээд нөгөө контент бүтээгч бараг жүжигчин болж байна дөө. Эдит мэдээтэй ингээд өөрөө хийгээл бүх юмаа хийгээ. Одоо тэгээд охин бас ингээд хөрхөн ороод ирсэн. Тэгэл хөрхөн амжилттай л явж байгаа шүү дээ. Тэгээ яг хөө жоохон хил амл хийсэн шүү. Нэрээ хил ам гэдэг тэр нь бас одоо ээжийн хувьд бас жоохон сэтгэл хэмзэглүүлэх бах тийм нэрээ ингээл ялчгүй л тэгэл бүхэл юм нүдэн дээр ингээл харагдаж байгаа юм чинь доорн шал танихгүй хүн өөрийнх нь хүүхдийг орж ирээл дүүнээл заагаал шүүгээл бичгээр зүр би өөр дээрээ миний охтуудыг бодонгууд бүргээл шууд баг айр уурж байгаа байхгүй тийм. Тэгээд охин бас өөрөө хөрхөө нэлээд дархлаатай юм болгон дээр бас ингээд нөгөө унаад ахгүй нэлээд бас хүчрэх сэтгэл зүйтэй байгаа нь бас тэрэн дээр харагдаж байгаа байхгүй юу. Би болохоор ингээд охиныгоо болохоор яах юм бэ минь охин тэр талаа бити харуул бити ингээд гингүүт дандаа л би сайн талаа харуулж яа тэгээ миний ингээд зүгээр л байгааг л харгалдээ. Зөндөө мундаг интеллектор, зөндөө мундаг коуч ингээд амьдрал заах юм зөндөө байж л шүү дээ. Би яадгийг би өөрийнхөө амьдарч байгаа болохгүй бүтэхгүй байгаагаа яриад явчлаа л да. Сонсох хүмүүс нь сонсон л зүггүй л үгүй л үз. Гол нь би тэрүүгээрээ ингээд гой тайвшраад ч юм уу те. Надаа ярьж чадахгүй байгаа юм баг тэрүүгээр гаргаад ч байгаа. Тийм шүү дээ. Сүүлд нэг постинг харсан шүү дээ. Аав намайг уг нь битгий хийсэн л те. Гэхдээ өөрөө амар хөрхөн пост бичсэн байсан. Тий, болгоомжлол нь за охиныг маань элдв янзаар хилээд бүүлийдээд унах юм бол одоо даах болов гэж л айж байгаа шүү дээ. Тэрнээс их хүм муу хэлэх нь одоо тэгэл байж л идэх зүйл шилсний зоргоор үнэн болчих ч ямар тий. За одоо
дараагийн бас асуух зүйл нь болохоор нөгөө яг том болж байгаа хүүхдүүдийн хувьд би нэг одоо 2 охинд нэг юм ном авсан байхгүй нөгөө том болсон ярина гэж бодох үед дандаа оройтсан байдаг гэд одоо яг нөгөө бэлгийн боёжилттой холбоотой хүүхэд хаанаас ирдэг вэ гэдэг тийм ном байхгүй. Тэгээ тэр номыг ер нь бол ингээд 5-8 насны хүүхдүүд уншиж өгөх ёстой гинэ. За тэгээд би нөгөө туршиж үзээл аваад нөгөө хоёртойгоо унших гал тэгээд тэр чинь ингээл бүхэл одоо ингээл бэлгийн боёжилттой холбоотой хүүхэд хэрхэн бий болдог, эрэгтэй хүн яадаг, эмэгтэй хүн ямар байдаг гэл хамгийн байгаа байхгүй. Тэгээ би ч тэ бүр сүлдээ энэ нас мас нь одоо унших нас зөв байгаа даа гэх юм. Өөртөө бүр эргэлцэл ингээд бичжээ гэж үү те. Тэгээд бидний хувьд нөгөө нэг нийтлэг тогтсон ойлголт нь юу байдаг вэ гэхээр хүүхэд одоо уламжлалт тэр ойлголт ч гэдэг юм манай аав ээж ч тийм эмээ өвөө ч гэсэн эргэн тойрны гэр бүлийнхэн ч тийм л байгаа байхгүй. Бүр хүүхэд хүн том болоод бараг те найз залууга гэрт авчирсны дараа тэр үед одоо хүүхэд шуухттай болвоо яаваа ийвэ ингүй тэгвэ гэдэг тэр төлөвлөлтийн тухай ярьдаг. Гэтэл нөгөө тэр зүйл хизээний тэр юмыг ярихад одоо оройтсан байдаг ч байдаг юм уу те. Тиймэрхүү нөхцөл байдлууд олон үсээд байдаг. Тэгэхээр таны хувьд том болсон охинтой дээрээс нь дахиад яг шилжилтийн нас руугаа явж байгаа хүүхдээ ээжийн хувьд яг энэ одоо гэр бүл төлөвлөлтийн хувьд нэг бол одоо энэ бэлгийн боёжилтын бэлгийн боловсролын тухай ойлголт ихж байд юм уу хүүхдүүдтэй ихэр нээлттэй ярьж чаддаг вэ? Магадгүй чаддаггүй бол яаж ярих ёстой байдгийг болоо гэдгийг намнаас асуух гэдэг байхгүй. Одоо ингээд хүүхдүүдэд ингээд шууд яг ингээд бэлгийн боёжилт энэ төр гэж ярихаар ер нь хүлээж авч чадахгүй нэгдүгээрт хоёрдугаарт бас би ч өөрөө ярьж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тиймэрхүү хэлмээр санагдсан зүйлээ өөрийнхөө сторидоо ярьчдаг. Тий. Тэгэнгүүт ингэдэг юм байж тийг ойлгочдөг байхгүй юу? За ээж нь ингээд дөнгөж 10 дахь ангид байхад ингээд сарын тэмдэг иржсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд тэгсэн ингээл ярьчихна. За тэгэл хүүхдтэй болж болохгүй шүү гэдэг юуг эрт хүүхдтэй болохоор нэм гэдгийг бас ингээд өөр дээрээ ч юм уу ингээд дандаа өөрийнхөө сториг өөртөө хэцүү байсан тийм түүхүүдийг ингээд ярингууд хүүхдүүд амарлаг сонсдог. Яг тэгжил юу н ойлгуулмаар юм байна гэж бодсон. Тийм ээ. Хүүхдүүд чинь хүний юм айгу сонсох дуртай ч ээжин залуудаа ингэдэг гэсэн байхгүй юу? Ер нь ингээд би ч нөгөө айлын ганц учраас би ингээд дүүтэй чинь яаж игээд ингээд би нөгөө нэг ингээд хүндрэлтэй төрчөөд дахиж хүүхд гаргаж болохгүй гэсэн залттай байсан байхгүй юу? Тэгэл охиноо би ингээ айлын ганц хүүхэд ямар хэцүү байдгийг мэддэг учраас маш их ингээд эмзэглэж явж байсан учраас би яаж игээл охиноо бас дүүтэй болгоё гэж бодсон нь бас яг нэг хайрын илрэл гэхгүй. Би нөгөө амиал золиосч чинь гэсэн үг шүү дээ. Би өгсөн ч амьдрсан ч охиноо дүүтэй болгоё. Тэгэл бас ингээл буруудад зөвдөж явж байгаа бас ингээд яаж иж жаад хүүтэй болсон. Яг тэр мэрийг ингээд дандаа ингээд охиндоо ингээд яг өөрийнхөө сторыг ярьцдаг. Тэгэнгүүт би яг ингэх юм байна. Тэгвэл нэрээ ганцхан хүүхд гарах юм бол ингэх юм байна ч гэдэг юм. Эсвэл эрт хүүхд гарах юм бол ингэх юм өөрөө ингээ ойлгочихно. Тэгжил хэлдэг. Тэрнээс биш ингээд айгүй олвол нөгөө за чи одоо гэд ингүүл нөгөө түрүүний ярьсан нөгөө хамгаалах механизм гэдэгтээ баг ороод шууд хуйглаад тэ өөрийгөө. Яг зөв стори ярих чинь хамгийн зөв арга гэдэг. Ээж авчаас ингэдэг юм байна шүү дээ. Тэгээд амдаа их чинь бас хэрэгэлдэг нэг тактик нь бас хамгийн зөв биш үү. Өөрийгөө хайрлах гээд одоо жишээ нь нөгөө хүүхдэд бол ад жаргалтай ээж авах хэрэгтэй байхгүй юу? Би чиний төлөө завсан биш чи байгаа болохоор би жаргасан гэдэг ээж авах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө хүүхдүүдийнхаа хэцүү байхад нь тэсдэг буруу зүг авилсан байх үед нь ингээ хилээ тас зуучдаг те. Ингэсэн одоо ээж аваад чинь нас явахын хэрээр хөгшөрхийнхөө хэрээр би чиний төлөө энэ гэсэн байхад чи яагаад ингэж түн бэ гэдэг нөгөө нөхцөлтэй хайрыг бий болгочдөг. Тэгэхдээ өөрийгөө өмөрөхдөө үгүй би яхаараа нөхцөлтэй хайраар харилсан ч харин ч би ямар ч нөхцөлгүйгээр чамайг хайрлсан гэж андуурдаг гэсэн. Тэгэхээр та харин хүсээд байвал эн чинь нөхцөлтэй хайр юм аа. Та харин хүсэхгүй байвал энэ бол
нөхцөлгүй хайр юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр одоо ээж нь өөрөө инээгээд ад жаргалтай ингээд happy байгаа нь л хүүхдэд хангалттай байдаг. Хизээж хүүхэд өөрөөс нь болоод хин нэгэн шархлаасаа ээж аав нь ингэж зовоосоо зүдрээсээ гэж хүсдэг. Тэгээд нөгөө аав ээжийн нүдэн дээр нь ингэж нөгөө зовж байгаа юм гонхтой байгааг харсан хүүхэд нөгөө юм бие даагаагүй байсан ч гэсэн дал тухамсартай юугээ бодсон байдаг вэ гэхээр хүнд төв болохгүй гэдэг. Ээж аавдаа ингэж л дараа болохгүй юм шүү. Надаас болоод энэ хоёр маань ингэж эхлэе гэдэг бодлороо ингээд одоо хүнээс хайр хүртгэхээсээ имээдэг, хүнээр хайрлуулахаасаа айдаг. Тэг ингээд хүн өөрийг нь халамжлаад ирэнгүү түгшдэг. Тийм болчдаг. Тэгээд явж ингээ хамгийн хүйтэн хүндээ ингээд өөрт нь анхаарат байгаа юм шиг өгөөж байгаа юм шиг хүн дээр очиод ингээд ханийжлээ сонгочихдаг. Тэгээд насаараа ингээд нөгөө хайрлуулаагүй хүн чинь яах вүлээ? Яарна. Тэгэл ингээд нэг юм бүхий л юм маш гонхтой, өдөр тутам юм нэг хэвийн уйтгартай болоод өнгөрч байсан. Тэгэхээр яг тэр өөрийнхөө түүхийг ярьж хүүхдтэй ойлгуулах, өөрийнхөө хичнээн сайхан ингээд чи байгаа болохоор тий ингээд чи байсан болохоор ахаад дүүтэй болох шийдвэрийг гаргасан гэх мэт иймэрхүү зүйлүүд чинь ингээд нэрээ би байсан болохоор одоо ээж маань бас нэг амьдралынхаа над жаргалтай мөч нь би байсан юм байна шүү. Амьдрах утга учир нь би байсан юм байна шүү гэдгээрээ л хүүхэд би чинь ийм л чухал юм байна штэ гэдэг тий. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй ягааж мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг нь хүсэл тэмүүлсийг нь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Тийм байна. Одоо нэрнгээсээ тэр нөгөө чамааг ингэсэн чиний төлөө би ингэж хахад өста хариуд нь тэгчгчгүй гэдэг чинь аюул сайн болчихжээ тий. Одоо тийхгүй байх уу? Миний төлөө энийг хийх үү, тэрийг хийх үү гэдэг нь одоо тэр хийсэн үнийх нь сонголт бидтэй тий. Тэгээд өөрөө сонгож хийжээд ягаад надад тэрийгээ одоо тулгаад надад өөрөөлээд байгаа юм бэ гэдэг чи өөрөө айгүй логикгүй байгаад байгаа байхгүй тий. Одоо сайн нөгөө нэг бас ярьж штэ ингээд эрэгтэй хүний хувьд тавих шаардлага энэ төр ингээд яг надтай адилхан татагддаг тэр одоо хэв маягч байдаг юм уу тавигдах шаардлага одоо ингээд яг тэр зүйлс нь хүртэл адилхан гэж ярьж штэ ингээд энэ бол тийм бол биш ээ тэнцгүй ээ гэдэг ч юм уу нэг тийм өөртөө итгэх итгэлтэй тийм цензурээ дагаад нөгөө өөртөө итгэх итгэл байгаад байна тий. Би бол ийм л хүн. Би бол ийм хүчтэй хүн, ийм гоё эмэгтэй, би ийм гэдэг нэг юм өөрийгөө тэр нэг мэдэрч байгаа тэр нэг гоё мэдрэмж байгаа тийм шүү дээ. Энийг эмэгтэй хүнд багаас нь суулгана гэдэг аюу чухал юм шиг надад санагдаад идэг хөхгүй. Тэр мэдрэмжийг авцсан эмэгтэй хүн яг нөгөө ирээдүйд юу гэдгийг өөрийн үнэлэмж нь өндөр эмэгтэй хүн хинч хамаагүй нэг нөхөртэй очиод наалтчихдаггүй тэрнээсээ болоо шархлаал үлддэггүй ч юм уу те энэ байсан байгаагүй ч би гоё амьдрна гэдэг нэг тэр хамгийн чухал тэр зүйлээ одоо бий болгочно гэдэг чи аягүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо шинж чанарыг охтуудад ер нь хэрхэн яаж одоо суулгадаг юм болоо гэдэг нь одоо яг надад яг одоо манай хоёр охин чинь 6-тай 8-тай. Тэгээ би бас яг л энэ нэг юм үнэт чанарыг багасаа ингээл олж авсан хിവэрээ өсөж том болоо тэр нь ирээдүйн эрэгтэй хүнийхэн сонголтын дээр ч гэсэндээ нөлөөлөсэй гэж боддог байхгүй. Тэгэхээр яаж энэ нэг юм өөртөө итгэл тэр павера мэдрэх гэдгийг одоо багаас нь охтуудаас суулгах вэ гэж. Миний бодлоор бол айцгүй эмэгтэй хүн л угаасаа юм гой дураараа байх гэж бодож байна. Багаас нь ингээд за ээж нь байгаа шүү. Юунаас битгий агараа. Зүгээр л чи өөрөө л гоё бай, өөрөө л happy бай. Тэгээд дээр нь өөрөө ингээд мэдээж бас л яг өөрийгөө л харуулна. Тэгэнгүүт л өөртөө ихтэй байх магадлал нь илүү өндөр байх бах. Тэгэхгүй ингээд амьдрал ийм хэцүү шүү. Ингэчээ шүү гэл ингээд багаас нь жоох ингээд хит ийм амьдралын ачаа өөрүүлэхээр ч юм уу битэх хүн жоохон зориггүй тийм болчдөг юм болоо гэж бодож шít.
Миний бодлоор бол ер нь аль болох би яг охиныхоо ингээд яг бэкграунд нь бүр ингээд байхаар ингээд бүр ингээд байх хичээдэг байхгүй. Би яг ингээд байнга ингээд тэгж байгаа шүү гэж хэлэхгүй. Гэхдээ айл хэдийн ингээд бүх замыг ингээд засаад өгцөн. Яаж амьдрах хэвээр чи хэн байх хэвээр ямар эмэгтэй байх хэвээр гэдгийг хүртэл ингээд хэлээд өгцөн. Миний охин гэсэн ийм л эмэгтэй байвал гоё шүү. Ийм л эмэгтэй хүн юм байдаг шүү. Ээж нь ч гэсэн тийм байхыг хичээж байгаа. Гэл баг бахт нь ингээл ярилцаад унтахаас өмнө бас ингээл яг ярьдаг гэсэн ийм гоё ногоон тал дээр ээж нь гоё үлгэр ярьж үгүй заа гэл тэгэл чи ийм гоё цагаан гоё даашинцтай гоё хар нүдний шилтэй ийм гоё эгч мэгч гэл ингээл төсөөлүүлээд би бас өөрөө яг тэгж төсөөлдөгсөн байхгүй. Би бүр ингээл жоохон бахад чинь бидний үед хийх юм байхгүй юм чинь айгүйх мөрөөддөг. Бүр би чинь бүр хөдөөссөн. Тэр хот ч гэж мэдхгүй юм давхар байшин ч гэж мэдхгүй байхдаа би хичнээн их мөрөөддөг байсан. Яг тэр мөрөөддөг байсан юмнуудаа ингээл бас охиндоо ярьж өгдөг гэсэн юм. Ээж нь яг тэгдэг байсан байхгүй. Тэгэл яг тийм ихч болондоо яг ингэж амьдрандаа гэл. Тэнгүүт нөгөө нэг юм далд хумсар гэдэг бас нэг юм баг штэ. Тэрэнд нь бас суучт юм болоо гэж бодож байгаа. Тэгэл өөрийгөө би яг л тийм хүн байх хэвээр гэд бүр ингээд бодоодсон. Тэр деталь бараг харцсан тий. Тийм эмэгтэй хүн бол яаж ичаал тэрэндээ хүрдэг гэж бодож байна. Өөрийгөө бүр сайн төсөөлж эхлэр зэрэг би бол угаасаа тийм л эмэгтэй байна. Тэгэхээр чин би тийшээ л явна гэд бараг тодорхой болчихно шүү дээ. Ээж нь яг ийм замыг туулаад яг өнөөдөр энд ирж байна. Бүр яг ийм байна гэж угаасаа төсөөлж байгаа ийм байх ёстой. Ээж нь бол чиний бэкграунд ийм байх ёстой гэл ингээл ерөнхийдөө баг бахт нь юунаас ч битгий аймаа гэл ер нь л тэгэж нэгдүгээрт өөртөө итгэл хоёрдугаарт өөрөө хэн байх вэ гэдгийг нь ойлгуулчихад л ер нь битэх хөхт явчихал юм шиг санагдчихэв. Тэр нь зөв. Зөв штэ. Түрүү хэлсэн нөгөө бэлэн бодлтын үе гэж байгаа ш 13 насны үед. Тэр үед л хамгийн чухал гэж үздэг ер нь шинжлэх ухаанд. Өөрөөр хэлбэл одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө өнцгөр хүлээж авч байгаа, сонсож байгаа. Юу сонсохыг хүсэж байгаа дээрээ илүү анхаарч сонсож байгаа. Яг энтэй адилхан тэр фон нь 13 насны дээр бий болж байгаа. Тэр үедээ эсрэг хүснүүдэд хараад байгаа үед нь тухайн тэр үлгэр дуурайл авч исэн буюу тэр adaptation хийж исэн хүн нь ямар хүн байснаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнтэй эмэгтэй хүн ингэж харьцах нь хамгийн зөв юм байна гэдэг тэр ямиг энэ насанд нь л ер нь үзүүлэх хэрэгтэй. Яг тэр үедээ тэр нөө эрэгтэй хүнээс хүсэж байгаа бүх шинж чанараа одоо тархиндаа кодлтой жидэг гэж хэлж болохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр үе дээрээ ямар одоо эрэгтэй хүн одоо эсрэг хүсний хүн нь ойрхон байсан. Тэр хүнээсээ ер нь ингээд үлгэр дуурайлал авчдаг. Жишээ нь заавал бас энэ ч нөгөө аавс авах юм биш. Одоо хүргэн ах нь илүү гоё харагддаг байсан байж болно шүү дээ. Эсвэл ингээд үеэлэмч байд юм уу? Ийм л хүн хамгийн дулаахан, хамгийн гоё, хамгийн зөв хүн гэж бодчихдаг. Тэг хүн яг ингээд тэрийг хайгаа яваад иддэг байхгүй юу? Тэгэхээр тэр нөгөө өөрийгөө үнэлж байгаа хүнд ч мэдээж чухал. Бас нөгөө хүнд тавьж байгаа шаардлага нь яг тэр үедээ бий болж идэв гэсэн. Тэгэхээр энэ үе дээр нь эрэгтэй хүүхдийн хувьд хин хаана ойрхон байна, эмэгтэй хүүхдийн хувьд хин хаана ойрхон байсан байна гэдэг нь бас хин их таалагдсан байна тэр үед те. Нөгөө идеалаа олно гэж яг үнэтэй нэг гэсэн доо. Одоо манай хүү өдөр бол тэгвэл эгчээгээ хараад өссөн. Одоо яг чиг л юм ингэсэн л хүүхэн байх юм байна гэж бодож байгаа шүү. Тэгээд одоо нөгөө бас хөвгүүд энэ тэр ярьдаг шүү дээ. Найзууд эрэгтэй найзууд ч гэсэндээ ингээд нөгөө манай анаа лав тэгдэг. Манай ээж болохоор зэрэг тийм байсан. Мэдгүй манай анаа баг хахад тийм байдаг гэсэн чи харин одоо энэ охин их сонин тийм юм гэл ингээл нэг те ер нь нэг тиймэрхүү яриамэр ингээл бас сонсогддог шүү дээ найзууд дунд ч гэсэн те тэгэхээр зэрэг яг одоо бас магадгүй юм байна те манай анаа ч гэсэн баг хахад тийм байгаад тэрний амар гоё яал тэгдэг гэсэн чинь ингээл тэр нь магадгүй дараагийн эмэгтэй хүнийхэн сонголтын бас нөлөөлөл болж хувирч болох юм байна те. Энэ дээр бас нэг юм хэлгээд одоо ойрхон байсан эмэгтэй хүний хувьд эмэгтэй хүн, эрэгтэй хүний хувьд эрэгтэй хүн илүү нөгөө үзэн ядаж жигсэн хүнтэйгээ төстэй байх гэдэг. За өөрөөр эсрэгээрээ юу? Тийм. Одоо юу гэдэг охины хувьд илүү одоо таалагддаг нэг эмэгтэй хүн байж болно ш. За бас одоо ичдүү хамаатан садны тий ойр садны хүн байж болно. За энэ шиг л болохгүй юм шүү гэж одоо боддог тийм жигсэн хүн байх юм бол нөгөө хамгийн их үзэн ядагдж байгаа хүний хүн хамгийн их боддог. Өөрөөр хэлбэл ингээд ухамсаргуудаа яг тэр хүний гаргаж байгаа тэр үйлдэл нь өөрөө гаргаа яваад. Ой ямар сонин те. Тэгэхээр бас тэр нөгөө яг энэ 6-аас 9 дугаар анги буюу тэр өсвөр насны ихэнх үед
хүүхдийн орчин чухал буюу хаана хинтээ байгаа нь амар чухал. Энэ нь тухайн хүүхдийн тэр фон нь ерөөсөө болж өгчийдэг. Тэр энэ дээр хамгийн их анхаараасаа гэж би бас бодож байлаа. Хөвчлөлтэй төгс санаанд орчлоо. Манай найз яг тэгж ярьж ирсэн байхгүй. Яа, би яг ээжтэй адилхан яриад ахын. Гэтэ би яг ээжийг ингэж ярихт нь өөрөө уг нь амар дургу байхгүй юу? Яг тийм үү те. Яг тэгж ярьдс чи сая яг ярьсан чи тэр яриа манай найз тэр яриа шууд санаанд орж шүү. Би уг нь гэтэ ээжийг яг ингэж ярихт өөрөө амар дургу байхгүй. Гэтэ би яг адилхан яриад байна. Нэрэ байж болох юм байна. А тэгэн гот өөр бас нэг юм нөгөө нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм байна. Яг хайрлахлаарэ ийм байдаг юм байна ч юм уу. Хайртай хосуудын харилцаа чинь ер нь нэг ингэж илэрдэг юм байна штэ ч юм уу. Нэг бол энэ л хэвэн юм байна. Энэ л гэл нэг юм ойлголт өгдөг штэ тэ. Тэр ойлголт яг одоо хүүхдэд хэдэн наснаас эхэлж одоо тогтдөг юм бэ гэх юм уу. Одоо тэр бас нөгөө нэг харж өссөн юм нөгөө ирээдүйн гэр бүлийн нөхөртөөгөө яаж харьцах юм те нөхөр нь эхнэрээ яаж хайрлах юм гэдэг тэр нөгөө хоорондын юунд харилцаанд айгуу тийм чухал үлгэрлэл болт юм болоо гэж бодод тахгүй юу. Одоо манай одоо ингээ намайг ярихаар манай үзэгчид зочноо арилахгүй өөрөө айгуу ярих юм гэдэг ийддэг. Гэтэ нөгөө манайх чинь одоо юу гэдэг та тэгсэн үү ингэсэн үү гэж асуудаг төрлийн контент биш ингээл гуруулаа ингээл ярьж ярьдаг болохоор зэрэг бас нөгөө хүмүүс хэрэгтэй байх гэж удаад манай аав ээжийг диван дээр ингээд тэрэл зурагт үзээд хөвтчихийдэг тийм л байсан. Тэр л надад их гоё харагддаг байсан. Тэгээ би тийм л байх юм байх гэж утсан чинь манай нөхөр намайг нэг тэгж тэрж мэвэрдэггүй ч юм уу те надад нэг хайртай гэж хэлдэггүй. Гэтэл ингээл одоо эргээл бодоход аав ээжээр ингээл айгүй их тэрвэрлддэг тийм байсан. Тэр нь надад гоё санагддаг байжээ гэд ингээд манай нэг таньдаг ихчийн ярьж ирснийг би санаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яаж хайрлуулахыг хүсдэг гэж байдаг юм уу? Дэрэгдэн хүмүүс яаж хайрлцж байгааг харсан тэр зүйл бас ирээдүйд айгүйх чухал нөлөөлөл болдго юм байна гэж би бодсон. Тэр хизээнээс юу н тогтдог вэ гэх юм уу? Бүр багаас нь л тийм үү. Тэгээ зөвхөн аав ээж биш эмээ өвөө байж болдог. Хинтээ хамт амьдарч ийснээс л бий болно. Бүр зарим хүмүүс бол нөгөө манай багшийн одоо нөхөрч гэдэг юм. Тэгж ярьдаг. Тэгэхээр тэр одоо хүүхдэд яг аль хосынх нь аль одоо үзэгдэл илүү тод үлдсэн байгаагаас шалтгаална. Шинэ хүн жинхнээсээ ад жаргалтай байх үед нүд нь гэрэлтдэг, тэ илүү чавхааждаг, харцсан ингээд юм дураараа юу ч ихээс буцахгүй юм байдаг. Тэгэхээр тэндээс ингээд хүүхэд яг аль идеалаас нь энэ хүн жинхнээсээ жаргалтай байна гэж харсан. Тийм болохыг хүсдэг гэсэн үг өөрөөр хэлбэл. Тэгэхээр тэр хүний хосын одоо амьдрал нь илүү өөрийнх нь ирээдүйд хүсдэг хосын амьдрал болчдөг гэсэн үг. Тэгэхээр яг энэ тэдэн нас эдэн нас гэсэн юм байхгүй. Тухайн хүүхдээ яг тэр амьдраж байх одоо дурсамжийн түүхүүдээс аль хүн илүү одоо юм дурсамжинд нь тод үлдсэн, аль хүн яг жинхнээсээ бүр чин сэтгэлээсээ аз жаргалтай харагдсан. Тэр одоо идеал нь хамгийн болохыг хүсдэг буюу одоо мөрөөддөг бүрөөдөл нь болж эхэлдэг гэсэн үг. Яг бас тийм л юм. Би бас яг ээж аваагаар л яг харж өссөн юм байна. Манай ээж аав хоёр ер нь миний нүдэн дээр хэрэлдэж тэм янз янз болж байгааг байхгүй юу? Тэгэхээр би ингээл эхнэр нөхөр хоёрыг хэрэлддэг гэж юусоо төсөөлдөг байсан. Тэгээд тэр тусмаа манайх нөгөө нэг юм манайх ч бурад үндэстэн. Тэгээд бурад ч маш удаан ярьдаг. Зөөлөн ярьдаг. Тэгээд ерөөсөө биенээ дандаа юм хүндэтгэлийн үгээр ярьдаг. Би яг тийм орчинд өссөн болохоор эрэгтэй хүнийг л эмэгтэй хүн ингээд айгүйх юм хүндэлдэм байна. Эрэгтэй хүн л ингээд хүндлүүлээ байж тийм байна гэсэн ойлголттой би 16 нас хүртлээр байсан байна. Тэгэл 16 нас хүртлээр би яг бурайд суманд байжгаад аймаг руугаа орсон. Аймаг руугаа орсон чинь ингээд эрэгтэй хүн хогш үрж мөрж байгааг би анх удаа харж байгаа байхгүй юу. Тэгээ би гайхаад хөөх эрэгтэй хүн бас хогш үрддэг юм бах таа гэл. Тэгэл ингээ багаар тэгснээ ингээд нөгөө хоёр хосууд ингээ хоорондоо хэрэлдээл чи би гэлтэй янз янзаар хараал мараал хэлж байгааг бас сонсож байгаа юм. Би чи яг бурайд суманд байхад нэр яг ч юм би огт тийм харж байгаагүй байсан юм байна. Тэгэнгүүтээ аймаг руу ороод хүмүүс хоорондоо хэрэлдээл тэгснээ бүр ингээ эмгтэй хүн хүртэл муухай үг хэлээл. Өөх би бүр тэрийг нь хараад хөөх бас юм баг та тийм. Би чи айгуу тийм айгуу хөдөөгөөрөө айгуу тийм юугаараа байсан хүн баахгүй. Тэгэл сүүлдээ би ч нөөрөө ингээл бас хот орнд ирээл
хүн амьтан ингээл хэрэлдэж болохыг хараад ерөнхийдөө ингээ гайхаад иждэг. Одоо тэгсэн манай ингээд охин ч гэсэн ер нь жоохон эрэгтэй хүнийг юм хүндлэх тал дээр илүү байгаа юм шиг санагддаг шүү дээ. Одоо ингээ анзаараад хахад би ч гэсэн бас яг л ингээл нөхрөө л ингээл хүндлэх ёстой. Нөхрөө ингээд эр хүн гэдгийг мэдрүүлээл чи эрэгтэй хүн, хүчтэй хүн, мундаг хүн би бол одоо ингээд эрэгтэй хүн толгой би бол чиглүүлэгч гэдгээ ингээд аягүй сайн мэдэрдэг байхгүй юу. Тэгэхээр манай охин бас ер нь тийм байх магадлалтай юм биш үү? Тэгэхээр яг л би нөгөө нэг ээж аавыгаа харж өссөн тэр надад яг нөлөөлсөн юм байна. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Тэгэхээр яг идеалаа яг олж яг тэр дэрэгдэх хүмүүсээсээ ер нь яг адилхан юм биш үү те? Хосын харилцааг ямар байх вэ гэдгийг харж суралцах, ирээдүйд хамт байх хосоо бас ямар хөө байх вэ гэдэг чинь тэр яг багаас дэрэгд байсан хүмүүсээс л холбоотой байдаг юм байна тий. Яг бодоод чи 0-8 насл юм байна л да. 0-8 насны үед хүний нөгөө тархины нэгээрээ хөгжиж эхэлж байгаа үед дагцнаасаа л эхэлдэг гэдэг юм байна. Тэгэхээр дагц чи өөрөө хүний нөгөө тэнцвэртэй байдал тэгээд хариуцдаг эрэхт нөгөө нүд хараа байд юм байна. Тэгэхээр яг тэр үед нөгөө хараа хамгийн идэвхтэй ажиллаад энэ харснаа дуурайдаг, харснараа ертөнцийг үздэг, зөвхөн харж байгаагаараа л дүгнэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө яг яагаад ингэж байгаа гэдэг дээр төвлөрдөг, яг яаж гэдэг дээр төвлөрөөд байдаг гэсэн. Тэгэхээр тэр үеийн тэр мэдрэлийн тогтолцооны хадгалсан дурсамжууд яг насанд хүрсний дараа илүү хүнд нөлөөлдөг байх боломжтой юм байна. За одоо ер нь бол нэлээд дэлгэрэнгүй дажгүй ярилцсан бахаа гэж бодож байна. Манай үзэгчдэд хэр байсан бэ, таалагдсан уу гэдэг комент биччихүүлдээгээрээ. Тэгээд бидэд бол ерөөсөө танаа гэр бүлийн бүх контентийг үзэх дуртай, хамтдаа байх дуртай. Гэтэ одоо бидэд нөгөө нэг амьдралтайгаа хамт одоо үзээд хамт байгаа бол хамт байгаагийнхаа хариуд одоо хүмүүсийг гомдоож болохгүй гэдгээ манай үзэгчид бас аягүй сайн ойлгосоо гэж бас хэлмээрэн те. Хүмүүс ийм гоё нээлттэй өөрсдийнхөө амьдралыг хамт хуваалцаад хамтдаа гоё байж ахт нь бидэд бас гомдоох тийм муухай үгсийг бас хэлэхгүй сайн бодолтой байх хэрэгтэй бахаа гэж бас та бүхэндээ уриалж байна гэж те. Тэгээд өнөөдөр манай дээр ирж бас гоё нээлттэй ярилцсан, хүүхдүүдийнхаа тухай ярьсан, өөрийнхөө ээжийн туршлагыг бас хуваалцсан. Танд маш их баярлалаа. Тэгээд бид магадгүй бид хоёрын асууж амжаагүй, ярилцаж амжаагүй. Гэтэ таны одоо хүүхдүүдтэйгээ холбоотой дурсамж ч юм уу, ээжүүдэд үзэгчд маань хэлхийг хүсэж байгаа үлдээсэн ноу хав байвал та хэлээч гэж. Ер нь яг энэ нөгөө нэвтрүүлэгт орохоос өмнө бол бүр ингээд нарийн бас өөрийгөө би хүүхдүүдтэйгээ яг ийм нөгөө юугаар тактикаар харилцаад байгаа юм байна гэдгийг нэг тэгж бас нарийн бас бодож байгаагүй юм байна. Ямар ч лээсэн би ингээд өмнөх замын засч өгнө. Өөртөө тэрүүгээр явбал явахгүй л одоо тэгээ бас өөрийнхөө сонголт гэсэн маягаар явж исэн юм байна. Тэгэхээр хүмүүст бас яг зөвлөх нь цаашаа юм дээ. Тэр хүүхдүүдтэй алдах эрхийн ч олго. Тэгээд үлгэр дуурайл үзүүл. Өөрөө чи чадаагүй юм хүүхдүүдээсээ нэхэд яхах юм тэмстэй. Чи өөрөө чадсан юм чинь чи ээжээсээ дахиад нэг шат илүү байгаарэ гэд хэлчихэд бас арай гоё ихгүй. Тэгэхгүй өөрөө юу ч хийгээгүй, өөрөө хичээгээгүй амьдралыг гоё байхын төлөө, гоё байлгахын төлөө тэр хүүхдийг илүү гоё орчинтой байлгахын төлөө юу ч хийгээгүй гэж чи л одоо ингэх ёстой. Тэр айлын хүүхд тийм байна гэж айлын хүүхдтэй бити бас зөөрлээд хүүхдтэй ингэдэг байгаарэ. Тэгээд өөрөөрөө үлгэрлээл хүүхдээ өөрийнхөө орнд л байлга гэж л хэлээ да. Өөрийнхөө орнд байлга. Хүүхдээ гэдгээс гадна энэ хос дээр ч гэсэндээ бас яг адилхан тий. Дэрэгдэх хүнээ, дэрэгдэх хүмүүсээ ер нь тий. Өөрсдийнхөө орнд л байлга тий. Тэгээд өөрсдийнхөө орнд байлгаж өөрсдийнхоороо байгааг нь та харин өөрөө хүлээн зөвшөөрчих гэж байгаагаар нь хайрлаа. Тийм байгаагаар нь хайрлаа гэж аах. Хүүхдүүд дээр бол байгаагаар нь хайрлахаас өөр аргагүй юм л да. Биднээс унсан миний одоо ургуулж төлжүүлсэн зүйл учраас ямар болж хувирах нь одоо миний хариуцлагын асуудал, миний бахархлын асуудал гэл одоо надтай холбогдчих учраас Батгүй ах та хоёр яг өөрсдийгөө өөрийнхөө нь одоо байлгахад баримталдаг
одоо гэр бүлийн дүрм ч юм уу юу чинь за энэ үрээд ингээд зогсох хэвээр ингэх хэвээр гэдэг тийм зүйл байдаг уу? Битар ч бас нэг нилээд төлөвшөөд амьдралыг нилээд үзчихэд те амьдрал ер нь ямар байх хэвээр ер нь жоох ойлгочоод нийлсэн учраас би эндээ бол нэх олон хариуцлага өөрүүлээл би биенээс ямар нэг юм нэхэд байдгүй. Тэр л ерөөсөө хамгийн зөв сонголт байсан юм билээ. Ерөөсөө хин нэгнээс чи ийм байх хэвээр заавал миний одоо хүсэл сонирхол таарах хэвээр гэсэн тийм юм байхгүй. Нөгөө хүнээс нэг их юм хүлээхгүй тэр хүн байгаагаараа гоё гэр орондоо гоё тухтай бай. Тэгээд бас ингээ би биендээ хайр халамжаа үзүүл. Тэгээд зорьсон зорилго руугаа хамт явъя. Ингээл болчихж байгаа байхгүй уул нь бол. Уул нь бол айгүй энгийн тий. Гэтэ бид нар энэ нөгөө энгийн юмаа жоох ингээд орооцолтуулаад гэдэг юм шиг санагдаад. Тэр чинь нөгөө нэг айгүй тийм хол зорилго хараагүйгийн шинжилтэй нөгөө нэг холын бодлогын ойрын юм зовдөг гэдэг шиг л ер нь хаана хүрнэ гэдгээ бодцсон хүмүүс бол жижиг сажиг юмд нэг түүртэд байдгүй хаа. Би бүр хэлсэн шүү дээ. Хүүхдээ хичээл хийч гэж загинж үзээгүй хүн нөхөртөөгөө тиймэрхүү юм хэрэлдэхгүй байхгүй юу? Ерөөсөө нэгдүгээрт төлөвшил байсан, хоёрдугаарт бас ухаарсан ч юм байна. Тэгээд ер нь бол тэгэл яг би бинээсээ нэг их юм шаардахгүй. Тэгэл нэг жижиг сажиг юм дээр өөрийнхөө залхууг нөгөө хүнээрээ нөхөх гэж байгаа юм шиг тий. Чи тэр нэг юмыг аваад ирдэ, тэр нэг юм хийдэ, гэрээ шүүрцэнгүү, хогоо цэвэрлсэнгүү гээл ингээл нэг жижиг сажиг юм хийгээд харчихсан хосын харилцаа ингээл холтонч баг багаарч гэсэндээ жижиг юм шиг гэрнээ тэрэн зайг нь холдуулаад тий. Зүгээр ганцаараа байхдаа хийжсэн юм а зүгээр л хийлтэй. Тэгэхгүй заавал нэг хүнтэй болчоод нөгөөтгөрөө тэгүүлэх гээл харчин. Нөгөө хүнд ч зовлонтой. Тийм. Одоо нөгөө нэг яг юу хүсэж одоо нөгөө хүнтэй нийлсэн байгаа юм бэ гэдэг нь аягүй чухал байгаа байхгүй тий. Чи ингээд гэрийнхээ ажлыг хийлгэх гэж хүнтэй суусан юм уу? Хоолоо хийлгэх гэж хүнтэй суусан юм уу? Нэг бол зүгээр л ингээд мэдрэмжээ хуваалцах гэж ч юм уу тий. Хамт байгаа мó гэдгээл сайн ойлгох хэрэгтэй санагдаад байна. Яг үнэ манай хүн ч гэсэн надад ингээл би энэ төр бол аяг тавг ерөнхийдөө зарим үед угаахгүй ингээл орхичтэй. Тэнгүүт нэг ингээл энийгээ ч угаасангүй хоол мал хийхгүй дэ бас хийхгүй. Тэрэн дээр ч гэсэн юм ярьдаг. Туулаа гараад идчихөө. Би бас юм жижиг сажиг юм дээр ингээд аюух цаг өрөх бас дургүй. Нөгөө дандаа нөгөө нэг бүх гадуурх юмнуудаа ингээд амжуулж явсаар байгаа. Ер нь жоохон тэмхүү юм дургу гэдэг бас анхандаа хэлчихэж байгаа. Тэгэл ойлголцож байгаа болохоор ер нь бол жижиг сажиг юм дээр би биний шахаал байх ер нь тийм юм. Тэгээд харилцааны бас хамгийн оновчтой заавч хамтрах гэдэг байна. Зөвшөлдөх, өрсөлдөх, ярилцах биш. Хамтрах. Холыг хаар тэ хоёрын зорилго ирээдүйн мөрөөдөл нэг зүг рүү байгаа мó гүм үү. Тэгээ нэг нь ингээд илүү идеал тал руугаа явдаг бол нөгөөх нь илүү матери тал руугаа яваад байж болно шүү дээ. Тэгэхээр чин зорилго нэг ондоотой хүмүүс чинь зам нийлэхэд хэцүү те. Үнэ. Нэрээ бит хоёр бас яг тийм. Бүр ингээ хувцлалт нь хүртэл ижлэх заяа сонирхдаг юм нь хүртэл ижлэх юм бүр яг тэр бас тэгж бас нийлэх нь зүгээр юм бэлээ. Тэгэхгүй одоо тэр хүн ингээ урлаг уран сайханд ингээд амар туртай байхад би урлаг сонирхдаггүй те. Бүр ингээд судалгаа хийгээ суучдаг тийм хүн байх юм бол бас амар хэцүү ойлголцохгүй. Тэгэхээр би бас ингээд жоох урлаг сонирхолтой нөгөө хүн урлагийнх дээр нь хоёлаа ингээд бас галзуу хувцсан бүсэх дуртай. Тэгээ галзуу комментарил хийх дуртай. Тэрүүгээрээ ингээд нөгөө нэг ижлэхэн болчхоор бас илүү харцгаад амрах юм байна. Хуваалцах мэдрэмж нь нэг байгаа дээ тий. Зөвшөлдөх, маргалдах, өрсөлдөх биш. Харин хамтрах. За энэ ихтэй зөвхөн одоо хосуудч гэлтгүүгээр ер нь яг гэр бүл донд баримтлах бас дүрм байж болохоор юм биш үү те. Яг хүүхдүүд ч гэсэндээ ингээ хоорондоо ер нь гэр бүл бүгдээрээ хамтдаа хамтрах нь чухал гэж те. Тэгж яриг ойлгуулвал манай хоёр охинтой очиод хэлнэ. За маргалдахгүй, өрсөлдөхгүй, яа зөвшөөрөхгүй харин сайхан хамтрах шээ. Хамтраа сайхан гэдэг. За хамтарч байгаа үед чинь тэднэр нь тийм сонирн биш байдаг л баг. Тийм үү жижиг юм яа. Жижиг юм бол тийм хамтраад гоё бүр илүү том зүйлийг бий болгоно гэдэг зорилгоо бити нөгөө жанжин шугамаасаа хазаахгүй гэдэг шиг тийм. Choco Metropolis Club Amigo VIP House. За ингээд өнөөдөр бид бүгдээрээ хамтдаа өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжлийн тухай ярилцлаа. Тэгээ энэ бол нөгөө нэг юм заах биш, тулгах биш, заавардах биш зүгээр
өөрийнхөө туршлагыг хуваалцсан. Миний бодол тийм бодлоо хуваалцсан юм зүйл байгаа шүү. Тэгэхээр тэгтгүүн ингэдгүүн энэ чинь гэхдээ ингээд ээж болгоны л өөрсдийн гэсэн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, туршлага, ойлголт байгаа гэдгийг та нар маань бас дахин хүлээж аваарэ гэж хэлмээр байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд манай ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab-ийнхаа гарын бэлгийг хэлж байна. За баярлалаа. За мөн өөрийгөө хайрлах юуратай Oxy брендийн бэлгийг Энд чинь хэрэглээ биш шүү. Тийм сарны найдвар дээр хэлээ. За энийг огноо юу ятал хадгалчих. Би дотлно. Дуудчихоо яав гэж зөөгдгөө яав гэдэгтэй. Болохгүй бол бамруу шарны хүүгээ тоглуулчихгүй гэдэг хөөд чимэл байгаа. За тэгээд Baby Lab-ыг хэрэгэлдэг ээжүүд маань бас манай контентыг айгүй хүздэг. Завгүй ээжүүд маань ах юм бол Hi Mom-ыг чихээ бас хөргүүлээд авах боломжтой гэдгийг төгсгөлтөнд дахин сануулъя хэлье. За тэгээд контенттой холбоотой комент авах юм бол за асуухыг хүссэн асуулт, ярилцаасаа гэж бодож байгаа сэдв, магадгүй энэ зочныг ураасаа гэж бодож байгаа одоо санал болох хүн зочин байх юм бол та хэд маань комент хэсэгт бас үлдээгээрээ бид нар бас бүгдийг уншдгийн шүү. За тэгээд хамгийн сүүлд нь бас сануулж хэлэхэд Soul Lab-ийнхаа YouTube хуудсан дээр марталгүй subscribe дараарай гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн маань дугаарт хүрэлцэн ирсэн Амандада маш их баярлалаа. Мөн Амунада маш их баярлалаа. Хамт байсан үзэгчдтэй бас их баярлалаа. Бидний өнөөдрийн подкаст уламжлалсаар Amigo Happy House-аас та бүхэнд хүрлээ. Дараагийн Soul Lab-аар уулзлаа. Баяртай. Баяртай. Soul Lab